Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. Zubroka. Авандра. Номер зээлийн аппликейшн. За сайн байцгаана манайхаа podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг үрэтэ явдаг байгаа. Бид бүхнийг банк хэмжээ ажилдаг XM Broker, Сан Мигэл IT хамт олон номер зээлийн аппликейшн аман Zubroka-гийн жин бид бүхэнтэй хамтран ажилладаг Авандрага бас хэлэхгүй байхын аргагүй. За ингээд өнөөдрийн подкастын зочноор найруулагч, жүжигчин, халамцуу яриа нэвтрүүлгийн хөтлөгч Алдарт гал хоёр ах маань хүрэлцэн ирсэн байна. За байцгаана уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За подкаст өрөөмийн хамт олондоо тэгээ хоёр хөтлөгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Би анхудаага яг ийм подкастэнд орж үзэж байна. Сонир юм бэ. Тэгээ шууд өөрийгөө сонсвол ингээл яг чинь. За галахтай одоо би мань олыг 3 дахь ярилцах гэж байгаа. Тэгээ өмнө нь бол галахыг өөрийнхөө санжаа шоу гэж нэвтрүүлэг хийдэг байх үедээ ураад оролцуулж илаа. Түүний дараа галах маань намайг бас халамцуу яриа гэдэг нэвтрүүлэгтээ бас ураад. Тэгээ бид хоёр бас сайхан ярилцж илаа. Өнөөдөр ингээд дахин подкастаараа уулзж байна да. За сайн байхаа ажил төрлөн сайн уу? Сайн байна. За санжаагийн ажил төрлөө. Өө тэгээд бид хэд маань ингээл яваал аялын компани хийгээл подкаст хийгээл аялал жуулчлалынхаа салбарт ингээл ажиллаад хүчээ үзэл байж байна да. Яг одоо бол ёстой нэг оргил үе байх шиг шүү дээ, тий. Тий ёстой. Хай сизон. Зүг. За таны ажил сайн уу? Өмнө ажилдаа ч үүдэж бас л ингээл оволцоол нэг оны эцэс болохоор ч тэгэл юугаа контентынхаа зураг авалтыг хийгээл хажуугаар нь бас энэ 100 шинэ кино хийсэн. Тэгээд киноныхаа нээлт 1 сард нээлттэй хийн. Хажуугаар нь бас уг нь зүгээр мөрөөрөө л аялал явчихгүй заавал өөртөө юм хурааж идэг те. Ингээд нэг бичлэг хийж, ингээд нэг ингээд дайлжхан жагаад тэгээд тэрнийг контент болгоод хөтөжгүй аялал гэдэг тийм контент хийгээд сая 11 дугаар монтажлаад хүргээд YouTube дээрээ байршуулаад тавиад дууслаа хөтөжгүй аялал гээд одоо дахиад дараагийнх нь 2 дугаар сизон нэшигээ Вьетнам Хочимин Хотрам гэж явах гэж шүү дээ. Харсаа. Гэр бүлээрээ аялж илээ те. Холоо ихчтэй ажил манай хөөхөн холоо ихчтэй. Хаагаар явсан юм. Ер нь хятадаар явсан байх шиг. Өмнө нь болохоор хятадаар Бээжин Байдахи гэж яваад тэгэн гутаа дараа нь Сөүл Том Кванжу гэж яваад. Тэгээд 11 дугаар хийсэн. 11 дугаар бас их дугаар байна те. Би галахтай ийм ярилцъя гэж бодоод байгаа. Халамжуу ярьж эдэн дугаар явж байгаа. 184. 7 нэгт те. Тэгээд 7. Яа 184. За одоо манайх хөрхий чаас нэг юу яаж байгаа. Одоо нэг 100 дугаар хүрэх гэж байгаа. 90 дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр та бол яг манайхаас нэг дахин илүү дугаар хийсэн байна л да. Тэгээ яг хоо энийг зарим нэг нэг юм яг контент бүтээдэг хүмүүс бас яг тэгж бодож болно. Тэр хүмүүсээс буруудгаж болохгүй. Гэхдээ нэг ажил олж хийгээч гэдэг тийм те. Нэг юм хийгээд ах юм. Ажил олж хийгээч. Тэгэл бид дими балаа юм суухын ингээд ер нь ийм их комментууд бас байдаг те. Ер нь гэдэг юм шүүмжүүд байдаг. Шүүмжийг л гэхдээ зөвөр хүлээж авч байгаа. Гэхдээ одоо яг та ингээд 180 дугаар хийсэн үн ярд энэ ажил мөн үү? Мөн бэлгүй яг хуу чинь нэг ёсондоо миний бүтээгдэхүүн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлэх юм бол халамцсан ярианы нэг дугаар нь бүтээгдэхүүн. Миний одоо бэлэн болоод гаргаад ирсэн бүтээгдэхүүн. Нэг үзэлт нь би нэг үзэлт views авч штэ. Энэ чинь зарчлаа гэсэн үг байхгүй. Өдөрт ч юм уу эсвэл одоо 7 хоногт 100 мянга би 100 мянган борлуулалт хийчлээ гэсэн үг. Нэг зөв. Энэ чинь контентын бизнес. Нөгөө талаараа энэ чинь одоо бид бүхэн бол анхаарал зарж байгаа л гэсэн үг л дээ. Хүний анхаарал тийм ээ. Тэгэхээр энэ чинь ажил мөн бэлгүй байх вэ? Бүр амар ажил. За та нэг процессын за ингээ. За 7 хоногийн нэг нэвтрүүлэг заяа. За процесс юунаас эхэлдэг вэ? Мэдээж зочд санал тавихаас эхэлнэ. За тэгээд тухайн өдрийнхөө тэр 7 хоногтоо тий 2 зочин урьж байгаа бол 2 зочныхоо юг
плана гаргана шүү дээ. Тэгээ за тэр өдөр зураг авах юм байна. Ресторантайгаа ярилцсан. За тэгээ техникүүдээ бэлдэн өмнөх өдөр нь за тэгэн гутаа жишээ санжаатай ярихаар бол одоо би тиймэрхүү юм ерөнхийн нэг үндсэн төсөөлөл яг би гадаана яг нэвтрүүлэг дээрээ шууд яваад орж байгаа юм шигээр ярьж байгаа хэдий боловч бас яг шууд ч яваад орохгүй л дээ. Тэр чинь бас нэг өмнө нь нэг за би нэг иймэрхүү төрлийн асуулт асуучих уу гэсэн тиймэрхүү юмнууд гаргалгаануудаа гаргаж иж орно л доо. Тэрнээс биш тий гинт цочсон юм шиг давхиж оруулсан санжаагаас асуулт асууж гэж бол байхгүй л дээ. За тэгэл студиг ихэнтэйгээ одоо бүх юмнуудаа тохирол яг л тэр өдөр зураг тэр 7 хоногт ямар зочинтой яаж явах уу яг кино зураг авалт авдаг шиг л ажил болно л доо. Миний хувьд бол тийм тэгэл орно. Тэгээд дээрэс нь дахиад хуваарь 7 хоногийнхоо нөгөө нэг эдитийн ажил, постын ажиллаа хийн. Тэгээд бид нар зураг авалт хагас өдөр зураг авалт гараад явж яхад л энд шин дугаар цацагдж байгаа жишээ нэ тий. Өмнө нь бол би яг энийг одоо өнөөдөр л нэг гайхалтайгаар нэг ухаарчаад байгаа юм биш. Өмнө нь бол нэг тийм ойлгодгүй байсан ер нь яг нэг үйл. Жишээ нь ингээд яг энэ контентын зах зээл юм байна. Энэ бол яг ингэж тогтвортой ажиллаж ийж хүнд 7 хоног болгон энийг хүлээдэг, үздэг, болгодог. Яг нөгөө дадал зуршлын үзэлт гэдэг чинь өөрөө дадал зуршил юм байна л да. Жишээ нь би ингээд 1-7 хоног, 2-7 хоног халамц яриаг би зүгээр үзэгч заяа. Гал хоёрыг үзчихлээ. Тэгвэл дараагийн 7 хоногт би тэртэргүй өөрөө миний тарих нөгөө юугаа хүлээд нөгөө контент нь орох юм болов яах юм. Тэгэнгүүт би тэр 7 хоногт тавихгүй алдаг хоног ингэчих юм бол тэр чинь ингээд судраа явчихна. Яг ингээд зуршил, дадал зуршлын системээр явдаг юм байлээ л дээ. Өмнө нь бол би яг 7 хоног болгон тэгж тавьдаггүй байсан. Ингээд кино уран бүтээл гээл ороод ингээд явхаараа сардаа нэг 2 дугаар тавьдаг ч юм уу тий. Ингэж яваад байдаг байсан. Сүүлийн 2 жил бол манай хамтарч ажилласан байгууллагууд ч мэдж байгаа байх. Жилд 48-аас нэг зарим сард бол 5 дугаар байдаг. Нэг 56 дугаар байдаг. Би сүүлийн 2 жил бол нэг ч 7 хоног алдаагүй. Борлуулалт хийсэн. Нэг хэсэнд. За ер нь та яагаад энэ зах зээл рүү яваад орчих вэ? Мэдээж ковид нөлөөлсөн. Ковид нөлөөлсөн. Тэгээд ковидын үеэр санаандгүй байжгаад яг хөө тэрний санаа бол зөндөө шүү дээ. Тэгээ ийм юм хийн, тийм юм хийн гэл янз бүрийн ковидын үеэр хүмүүс уйдаал янз бүрийн юм сэтгэл хийгээл гэсэн. Би орцны фитнес хүртэл хийж үзсэн шүү дээ. Тэгээ 12 давхраас доошигээ ягаал яг күртэгтэйгээ тэгэл гэртээ дахиж орж ирэл асгартал хөлс гаргаал тэгэл орцондоо фитнес хийж болж ийн гэл тэрийгэ бичлэг хийгээл контент болгол тэгэл тавьж мэвэл тэг ингээл яваад байсан. Дараа нь юу бидэрлээ гэдэг контент хийвэртэл хийгээл тэгэл халамц яриа гэл хийгээл ингээл айгүй олон юмрууд хийж үзээл явсаар байгаал гинт ингээд харсан чинь үеийн чинь хажуугаар нь нөгөө нэг юм платформоо судалж байгаа шүү дээ. Тэгэл одоо түшгийг үзсэн, золбоо ТV-г үзсэн, хажуугаар нь ямар ютуберүүд байна. За одоо Grimix-ийг үзсэн тийм ээ. Тэр ихтгэл чамыг хүртэл үзээд л ингээл энэ платформ чи ингэж явдаг юм байна шүү дээ. Яагаад би энэ дунд тоглогч болж орж болохгүй гэж гээл тэгэл явал орсон л тоо. Одоо тэр чи галах бас нэг төрлийн ютубер үү? Ютубер. Тийм л бах тий. Ютубер яа. Габи бас би нэг юм асуусан байна. Габи чи галахыг өөр нэг авьяастай гэдэг мэдгүй. Мэднэ. Ямар авьяастай? Taekwondo ч байсан. Улсын 12 удаагийн аврах. Тэг би taekwondo ч байсан болохоор мэднэ. Чи бас taekwondo ч юм уу те? Чи баахтай Арслан клубд явдаг гэсэн шүү дээ. Тийм манай клуб шүү дээ. Арсланд би хуучин чи юу вэ? Сансарт подолд байдаг гэсэн. Сансрын подолд байдаг байж байгаа. Дараа нь 16 дахь сургуулийн тамирын зааланд байгаад тийм хамгийн сүүлд тэр 16 дахь сургуулийн зааланд байхаас тэгэл мэдэнжээс болцсон. Гайртан багш нар байсан уу? Ган эрдэн багш чинь гэхдээ тэр үед ган эрдэн багш нэг заадгүй байсан ба тэр чинь уянга байдаг гэсэн. Ягана байдаг гэсэн. Тэгээд өөр ч юм блэ.
Шакимаки байдаг. Зөв. Том шик юу? Том шик жижиг шик. Сүүлд гавьяа тавдаг. Тий. Дорсок гэд нэр байсан үү? Тий. Шууд ингээд бит хоёр хоорондоо болоод явчлаа шүү те. Яриа яваад өгөө. Ер нь бол тэквондогийн спорт ярихаар тэгэл явчихна л та угаасаа. Би ч нэг 2 жил орчим явж байгаа л тэгээд. Зөв. Би анх галаахыг нэг нэвтрүүлэгтээ оруулах гэдэг галаахын тухай судалж байсан чи. Юу галаах чи бүр юу улсын 12 удаагийн авраг. 12 биш ээ 7 юу? 7 илүү. Оо 12-ыг андуурч. Хэд бол аврагын дээр бол надад 12-7-гээр нэг ялгаа алга. Тэрээд ер нь тэквондогийн спортоор та хоёр хүүхдүүдэд хичээллүүлэе гэж бодгоо. Би ингээд сүүлийн үед хараад ахна тэквондогоор аягүй хичээллүүлж байна. Хөлийн ур цайжирж байна. Тэгээ хөлийн ур цайжирна гэдэг чинь өөрөө босод нэг гүйлтэй бүх спортын маш сайн үндэс суурилж байгаа шиг байна тийм үү? Тий. Би ч 2 хүүтэй шүү дээ. Тэгээд 2 хүү маань бол бокс тоглоод байгаа. Бокст яваад байгаа. Тэгээд бас ингээл анх нэг юм эвсэлгүй юм ингээл спорт ч өөрөө ингээл хийгээд ах тусмаа сайжраал байдаг л та. Тэгээд нэг 6 сарын дараа аливаа шөөрөд өртөйгээд ингэсэн чи бас хөөрхөн эвсэлтэйгээр бас цогч илээ. Тэгээд би нэг лап бариад ингээл хоёулынгийнхын цогцолтыг нэг сардаа нэг удаа нэг шалгалт авчих. За гэл. Манай том хүү бол бас янгинт лавж л байл. Том жиддэл аа. Одоо 14 төш шүү дээ. 14. Баг нь болохоор 10 таа. Том нь болохоор охин тий одоо хэд үрчиж байгаа юм. Том маань бол охин шүү дээ. Одоо 24 төө шүү дээ. Пүх. 24-тэй охинтой. Зөв. Галаач одоо хэдэн хүүхэдтэй юм бэ та? Би 3 хүүхэдтэй. Тий. Зөв. Том маань 24-тэй. Би бас хүүхдээ одоо ер нь бол спортоор л хичээлүүлнэ л дээ. Тэгээ спорт чи ер нь бол данганц ингээд одоо зодооны урлагч юм уу ямар ч хамаагүй спорт ч бас хүнийг амар төлөвшүүлж өгч байгаа юм л та бас. Дээрэс нь ёс суртахуун интернетээр бас амар тийм хүмүүжлтэй болдог. Хүмүүжлийн хувьд бол амар сайн. Ямар ч спорт хамаагүй. Заавал толооны урлагч биш. Сакс, хөл, бөмбөг, волейбол ер нь спорт л бол спорт. Ер нь бол спортоор явсан хөхөд амар тийм ёс зүйтэй хүмүүждэг. Тэр спортыг сурахаас гадна. Бол тэгж боддتي. Японд бол нүдчдэг юм биш үү? Спортоор бол ямар ч спортоор тий. Тэгэл нэг коллежийн тийм спортод нэг коллежийн системтэй болохоор ингээл тэндээс ингээл гэл дараа нь их сургуулиудын тэмцээн юмцээ бүх Японы авраг гэлээ амар агуу тамирчид гараад ирдэг юм биш. Галаах орж ирсэн дээр би миний галаахаа хамгийн дуртай би бүр байнга хэлдэг. Монголын хамгийн гоё кино миний хувьд шүү дээ. Тэ зөвхөн зөвлөх гэж боддог байхгүй. Тэгээ би нэг айгүй олон подкаст дээр ярьж лээс. Зөвлөгийг үзэхэр нэг юм Монгол кино үзэхэр би нэг юм ягаад ч алдаа яагаад тэгэх гэдэг байхгүй. Та тэгдэг үү? Тэгээ ямар нэг юм алдаа ягаал нэг юм гарсан план энд тентхийн байдаг л нөгөө планууд зураг авсан тий. Логик алдамалдаач гарч явах шиг. Тэнгүүд би зөвлөгийг үзэхэр ерөөсөө тийм болж харддаггүй. Би бол нэг кино үзэхээр ер нь жоохон цохолтол зурлалтай. Цохолтой зурлалтай. Цохолтол зурлалтай. Нөгөө логиктой зурлалтай тэгэл. Тэгтээ нөгөө хүмүүс шиг яг зарим хүмүүс бол муу кино үзчихлээ юу яа гээл би адилхан үзэгч штэ. Би өөрийнхөө хийсэн киноноос бусад кинон дээр би адилхан үзэгч байхгүй. Тийм биз дээ. Би үзэгчийн зүгээс үзэхдээ бол моож кино вэ нүү, сайнч кино вэ нүү, таараа тэ дундаж иймэрхүү киноч вэ нүү. Тэгэл үзэл тусчдаг шүү дээ. Тэгэл нэг юм яадаггүй шүү. Би болохоор харин нэг жоохон тэгээд идэв. Нэг юм сан кино үзэхээр нэг юм алдаа харагдаад байгаа юм шиг. Эсвэл бол нэг Монгол кино алдаа мэдрүүлээд идэг гэж юм. Эсвэл нэг таньдаг хүмүүс байгаад байгаа болохоор тэгдэг ч юм уу те. Мэдхгүй нэг жоохон тэгээд ягаад ч юм зөвлөгийг үзэхээр л би өөр яг ингээд бүтэн кино үзээд тусчихдаг. Амар гоё. Тэрэн дээр манай хөрх уулагч минь тоглолдог. Та ер нь зөвлөг кино дуртай юу? Гоё дуртай шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нэг киноны уг нь гол зорилго чи яг наат ч юм байхгүй. Чи ингээд яг тэр дундаас яг киноны үйл явдлаас тэр түүхээс салахгүйгээр тэр киног дуусгачих байвал тэр кино сайн кино байхгүй. Салаад ингээд салаа явчихдаг шүү дээ. Энэ нэг алдаа малдааг нь олж хараад энэ тэгэх юм бол тэгэл тэр кино ерөнхийдөө бол фейлдчлээ л гэсэн үг шүү дээ. Ер нь бол кино чи эхнээсээ хүнийг ингээ хөтлж авч явсараа дуустлаа л тэгэл тэр ийм урт кино байсан 2 цаг 30 минут гэд дуусчдаг үстэй. Тэгээ тэр кинонд орцсон байдаг шүү дээ.
Тэгээ тэрэн шиг би нөө асуух гээд байгаа та хоёрд жишээлбэл те бүр яг юм Монгол кино яг миний мэдэрсэн шиг те үтсээр гал ямар гоё кино вэ гэдээ дусдаг Монгол кино нэрлэл гэвэл за би ихлэ галаагаас дараа нь Габи бассан. За хамгийн сүүл хавцаал одоо нэг яг өмнөхөө бол одоо нас явсан гэдэг шиг тий. Өмнөхөө санахгүй шүү дээ. Хамгийн сүүл үзснээсээ шүүрдэх гэдэг шүү дээ. Би Сэнгэгийн Чимээг Батын жолоочийг сая хамгийн сүүл театрт үзээд яг тийм мэдрэмж авсан шүү. Яг дотор нь ороод тэр нэг оршуулгын газрын жолоочтой бараг л цогтой амьдарсаар байгаа. Тэгэл хамгийн сүүлд нь найруулагчийн аюу муухай шийдэл донд яа. За манай Сэнгэл ингэндээ л гэж бодоол тэгэл дуусгасан шүү. Надад бол. Хамгийн сүүлийн Сэнгт орж. Тий Сэнгэгийн Чимээг Батын жолооч гэдэг киног үзгээд. Тийм мэдрэмж авсан. За тэр тэгвэл тэрийг олж үзье те. Би үзээгүй л кино байна л да. Тэр тэгвэл яг тийм филинг өгөх нэ. Би ч сая сонсож байна. Чимээг Батын жолооч гэж. Хэзээ гарсан юм бол? Жилийн өмнө. Тэгвэл саяхан л гарсан байна те. Гадны фестивалууд дээр бас аюу амжилттай явж байгаа. Тийм. Сайн явж. Габи. Миний одоо яг санаанд орж байгаа гэх юм бол боолын гэрээ мөрөө юм болов. Боолын гэрээ 90 сая тэр чин боолын гэрээ те. Сэнгэгийн юу амрах тоглодог амрах. Боолын гэрээ биш ээ. Бодлын бол. Тийм бодлын Бодлын бол. Тэр надад амар гоё сэтгэл төрүүлж ирсэн. Тэр кинонод ч бас гоё л доо. Подкаст румын хамтрагчаар за нөмөр зээлийн аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Нөмөр зээлийн аппликейшны хувьд за Авдра нэ хэмээх урамшууллыг зарласныг та бүхэндээ мэдэгдэж байна. Та бүхэн эргэн төлөлтийнхөө 100,000 төгрөг тутамд Авдра нээж за Mazda CX-5 автомашин амун iPhone 17 Pro Max хосороо аялах эрх амун Cruise автомашин зэрэг нийт 700 гаруй төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэхүү урамшуулалд маань идэвхтэй зээлтэй харилцагчид болон шинээр бүртгүүлсэн харилцагчид оролцох боломжтой юм. Нөмөр таны санхүүгийн нөмөр. Өөрөөр заяа одоо нэг юм өгсөн мессеж нь нүд нээжсэн те зохиолын хувьд ч гэдэг юм эсвэл бол нэг юм хүнд өгөх мессежтэй кино болгох мессежтэй байх албагүй л хэл та. Зүгээр яг гой мессеж өгч ирсэн кино нэрлэх гэвэл ямар киног нэрлэх вэ? Цаавал Монгол юм уу? Тэг би ер нь Монгол кино л яриад. Тэгэхэр хэцүү шүү дээ. Яг үнэндээ мессеж гэхээс мессеж гэж ярих нь өөрөө бас сонирн л доо. За. Уг нь бол киноч вэ нүү, уран зохиолч вэ нүү, тэр үтгэл уран зурагч вэ нүү үнний талаар л байт юм л да. Тэнд үнний талаар дуурдаг юм л да. Ер нь дэлхийн бүхэл одоо уран зохиол гайхалтай кинонууд үнэн аюулд ордог байхгүй юу? Тэгээ бид нар үннийг авардаг байхгүй. Сайн кино үннийг авраад дуусгадаг шүү дээ. Тэр үнэн өөрөө аюулд ордог байхгүй. Тэ. Тэгээд эцсийн болгот үнэн нэг бол худал нь ялах юм уу? Тэгээд үнийн ялагдаад дуусах юм уу? Нэг бол үнэн ялах юм уу? Үнэн ч өөрөө философийн маш том сэдв шүү дээ. Тэгээд энийг бол дэлхийн урлаг дуурдаг л да. Тэгээд тийм үнний талаар дуурсан кино байна уу гэдэг л асуудал Монгол кинонд. Тэр нь чухал. Тэр нь маш чухал. Мэдхгүй миний санаад тэр бүр буухгүй шүү. Надад бол нийгэм төхөөд байна. Чамд ямар юм байна уу? Мэдгүй би сайн санахгүй л юм да. Би бол бага болгосон гэлмээр байгаа байхгүй. Магадгүй тийм. Тий. Бага болгосон гэлмээр байгаа. Нэг тийм амар сэтгэл төрсөн. Яг үнийг хэлэхэд одоо ингээд нэг юм ярьдэн штэ. Энэ улсын хурлын гишүүд амьдралаас ингээд хэтэрхий тасарсан байна. Тэр хүмүүсийн амьдралыг мэдгүй байна гэд тэгсэн чинь яг ясам дээр би зүгээр л дундаж амьдралтай хүн гэрнэ. Яг үндэ тэнд байгаа хүмүүсээс бас тасарсан явж байгаа. Би тэрийг хараад бас тэ нэрээ бас ийм амьдрал нэр үнэнгээсээ байдгийн байж тээ тэ. Тэгээ тэр нь яг бүр юм бодтой тэ. Тэр бол надад яг нэг тийм ингээд миний ингээд нэг ингээ харахгүй байгаа нүдийг арчиж өгсөн шүү дээ. Би тэгээ нэрээ бас ийм энэ амьдралтай хүмүүс ийм их байгаа те. Чи юу амьдралын анхны хэрэгцээ чинь идэж уух биш ядаж зүгээр хөлдөж өгөхгүй байх
юм байж тээ гэдэг ч юм уу те. Яг ийм анхны хэрэгцээнд зүгээр хөлдөөд өгчихгүй байхын төлөө амьдарч байгаа хүмүүс Монголд амар их байгаа юм байна гэдгийг амар гоё харуулж өгсөн надад санагдаад байна. Нөгөө Алдарт Meryl Streep Liam Neeson хоёрын нэг бас нэг гоё кино байдаг шүү дээ дээр үе. Хүн алчдаг. Тэгээд аав нь болохоор бүх нотлохоороо бүх юмуудыг нуугаад ерөөс ингээд цагтаа ирэхэд л яагаад ч хүү ингээд хүүгээ ингээд хамгаалах гэдэг байна. Тэгэхэд Meryl Streep-ийн тэр дүр их гоё шүү дээ. Тэг бид тэр бүх насаараа үннийг нууж амьдрах юм уу? Миний хүү бүх насаараа үннийг одоо ингээд бушичаад яаж амьдрах юм? Яараас тийм амар тийм. Арцатлаа авдаг шүү дээ. Амар. Тэгээд хүүгээ ил гаргадаг шүү дээ. Миний хүү ингэсэн яг тэр бол гайхалтай кино шүү дээ. За яг ингээд үнний төлөө үннийг хамгаалсан яг Монгол ямар кино байгаад байна. Би одоо дотор нь 20-од жил яг бас хамтдаа одоо сүүлийн үеийн киноны зах зээл дээр явсан хэрнээл миний кинон дотор ч тийм юу байхгүй л байгаа шүү дээ. Тий. Галагч одоо хэдэн кинон дээр ажиллана? Одоо нэг 30 төгсөн баг уу? Тий. Ер нь 2008 онд анх кино хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол ер нь жил завсарлаагүй шүү дээ. Зарим дээр жилдээ 2 3 гэл яваалсан шүү дээ. Жилдээ 2 3 кино. Яг хоо тэгэл нөгөө тэр нь заримдаа сүүлийн үед одоо нөгөө контент хийж нэрлэгдээд байгаа. Тэгэл нөгөө цаасраар нэг юм хийн гээл. Одоо энэ продюсингийн компаниуд чи юу яадаг вэ шүү дээ. Сар шинэд зориулаад нэг контент хийн гээл. Тэгвэл наадам зориулаад нэг контент хийн гээл. Шинэ жил зориулаад. Тэгээ шинэ жил зориулаад гэл ингээ нэг юм баяр тохиолдуулж юу яадаг байлаа шүү. Гэх жишээгээр тэгэл ярих юм бол та одоо YouTube хийх хажуугаар кино яаж хийж байна? Яг хөө жилдээ бол нэг л кино уран бүтээл рүү орох боломж олж байх шиг байна. Тэгээд дээрэс нь яг зөвхөн үнэхээр энэ сүүлийн яг 2 жил бол үнэхээр завгүй өнгөрлөө л дээ. YouTube хийж байгаа юм. Тэгээд YouTube-ийн контентыг хийгээд дээрэс нь кино тэгээд их сургуульд 1 жил багшиллаа. Тэгээд City их сургуульд 1 жил багшиллаа. За тэгээд би ч бас нэг зохиол бичдэг. Тэгээд зохиол бичнэ. Тэгээд ингээл эдитээ дандаа өөрөө хийдэг гэл ингэ. Ер нь жоохон талзаагүй л өнгөрлөө. Та монтаж өөрөө хийд юм уу? Тэгдэг. Юуныхаа хүртлөө? Киноны YouTube хүртлөө? YouTube-ийн монтажж би өөрөө хийдэг. Оо вау. Тийм үү. Тэгээд аяллаа бас өөрөө монтажлж байгаа юу те? Тэгдэг аяллаа. Оо вау. Би дуртай. Дуртай. Ер нь хийдэг ажиллаа. Ер нь би амьдралыг бас яг тэгж боддгийн. Зарим нэг хүмүүс бол одоо би 45 настай тий. Зарим нэг хүмүүс бол чи одоо ингээл 40 50 байв гэл ингээл хүмүүс ингээл нэг юм. Одоо яах гэсэн бэ гэх нэг юм сони юм тэтгэврийн насны сэтгхүүтэй болчдөг тий. Би бол эзэж тийхгүй гэж боддог. Ер нь энэ амьдрал чинь одоо нөгөө хаана очиж дуусна уу? Хаана очиж финалд нь тэр хүртлээл явна л гэж боддог шүү дээ. Даалтаа хөгшин монтаж хийсэн. Өөрөө дуртай байх бол амар чухал та. Одоо бид нар ч юм бол ингээд бүр яг ингээд багаараа ажиллаад тэгэл ингээд нэг нь тамнэлээ гээл нэг нь монтажаа гээл нэг нь одоо зохиол дээрээ суугаад л ингээд сквал зочноо олоод гэл ингээд аль болох бид нар ингээд төрөлжүүлээд ажиллахыг зүгээр хичээж байгаа. Тэгэл яг хөө Монгол юм хаана гэл бас ингээд дан цогтой суугаад ярина л та. Тэгэхдээ ганцаараа ажиллаад байдаг гэсэн үг бас биш шүү. Одоо өөрөөр хэлэх юм бол ингээд манай залуучууд надад одоо дүрсээ оруулаад зураг авалтаа аваад бүх юмнуудаар одоо нөгөө нэг таймлайн дээр нөгөө бүх юмнуудаа дүрснүүдээ бүх юмнуудыг өрж тавиад дундлынх нь хий зайнууд манууд те хоосон пауз мауз эднэргээ цэвэрлээ өгөөд за найруулагч одоо яаж нэг хараад гаач гээд тэгээд би үзэж сууж агаад тэгээд юмнуудаа ингээд эцсийн файлыг л би гаргаж байгаа л гэсэн. Тэгтэл тэр чинь их ажил та. Монтаж чинь бас суудаг ажил шүү дээ тий. Суудаг ажил. Тийм суудаг ажил. За окей. Тэгвэл яг өөрөө монтажаа хийдэг гэдэг болол тэгээд одоо 180 дугаар монтажлсан гэсэн үг юм биш үү тий. Ер нь тий. Окей. Наадханд чинь бол үнэхээр респект шүү. Наад чи бол үнэхээр их ажил юм ба. За тэгээд
кинон дээрээс нэг юм асуучаад тэгээд үлээ киноныхаа зэдвийг орхив гэж бодож байна л да. Яг хоо одоо ингээд та бас Монголд гарч байгаа маш олон кинонуудад ингээ хувь нэмрээ оруулаад явж байгаа. Монголын кино урлагийн салбар одоогийн байдлаар хэр хурдцтай бас хэр сайн хөгжиж байгаа вэ? Мэдээж дутагдaltaй тал бий, за сайшаалтай тал бий. Дутагдaltaй тал нь юу вэ? Сайшаалтай тал нь юу вэ гэхээр хитрхи том сэдв байна уу? Гэхдээ яах вэ? Одоо би ч нэг тийм 29 дэж бас биш л дээ. Тэгэхээр надад ч нэг яг сүүлийн үеийн 30 жилийн өмнөх үеийн болон одоо 70 жилийн сая 90 жилээр тэмдэглэлээ шүү дээ. Ингээд тэр 70 жилийн Монголын кино урлагийг ярих юм бол жоох хагдах байх. Би одоо тэр Балжин Дамгуй, Сүмхүүгай одоо одоо миний аавын үеийн тэр том агуу найруулагчдын талаар ярих юм бол жоох хагдах байх. Сүүлийн үеийн одоо өөрийнхөө үеийн хувь нэмрээ оруулсан нэг энэ 20 жилиг бол ярих л баг. Тий. За тэгэхээр хэр хурдцтай хөгжиж байна вэ Монголын кино? Хурдцтай баг. Ер нь бол хурдцтай баг шүү. Одоо тав харалтай. Хэдий бид нэр одоо Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналтай жүжигчнтэй болчихлоо шүү дээ. Монголын кино урлаг. Тэргэлгээ сайхан залуу байна. Венецийн кино наадам гэдэг бол одоо угаасаа дэлхийн кино урлагийн за одоо Оскарын шагнал бол мэдээж одоо Америкийн тийм ээ. Яг дэлхийн кино урлагийн бол Канн, Венец, Берлинаар оргил 3 наадмын нэг шүү дээ. Тэгтэл тэнд тэргэлгээ залуу шилдэг эрэгтэй жүжигчин аваад ирж ил байх жишээ нэ тийм ээ. За сүүлийн үеийн кинонууд ингээл дэлхийд хэр юу манай кинонууд амжилттай явж ийн гэдгээс их шалтгаална л да. Сингдөрж кино найруулагчийн кинонууд одоо Таллинаас сая бас том шагнал аваад ирж ийн тийм ээ. Ингээл хийсэн за одоо манай Батагийн хийсэн нөгөө нэг аутизмтай хүүхдийн кино бас дэлхийд ямар олон шагнал аваад явав гих жишээгээр ингээд эн чинь ингээд өрсөлдөх хэмжээний болж ирж штэ дэлхийн зах зээл дээр кино зах зээл дээр. Эн чинь за баавга болгосныг яриа тийм үү. Сэр салхийг яриа тийм үү. Эн чинь ягаад гэвэл эндээс Монголын кино зах зээл дээрээс ингээд гарч ирж штэ энэ айлаас гарч ирж штэ тийм ээ. Өдөр тутмын нөгөө арилжааны зах зээл дээр байгаа бүтээлүүд гэх юм бол муудж байгаа. Улам муудж байгаа. Улам бүр новшин болж байгаа. Яг тэгвэл энэ дахиад бүр энэ яагаад новшин болоод байна гэхээр маш жижиг low budget энэ дэр эргэлддэг цаг хугацаанд маш тааруу одоо 14 хоногоос 20 хоногт яард сандраад хүмүүсийг зомбой голтолно өдөр шөнөгүй махалж ажилуулад ийм хүмүүсээс ямар креатив юм гарах уу? Юу гарах уу? Ингээд шөнийн 3 цагт зураг авалт дуусаад өглөө 8 цагт зарим хол гэртэнүүд нь гэртээ дөнгөж ороод буцаад зураг авалтын талбай дээр ирэх. Унтаж чамжилгүй тэгэл дахиад объектоос нэг локейшноос нөгөө локейшн руу орох хооронд залуучууд унтаж амарч ивэл тэгээд тэр бүтээлээс бид нар юу хүлээх юм? Яг одоо байгаа IPTV болон одоо OTT дээр явж байгаа ийм богино төслүүд маш чанаргүй новшин юмнууд гарч байгаа. Энэ бол нэг талаар энэ low budget жижиг төсөвдөр хүнийг зомби болтол нь ажилуулад тэгээд хүчээр шахаад монтажн дээр нь хүртэл. Тэгээд тэнд хөгжмийн зохиолж ажиллахгүй. Хөгжмийн зохиолж ажиллахгүй. Маш юу ажилтаа. Юу инноватогоос ч юм уу, юунаас ч тий. Хөгжим татал ингээл тавиал ингээл. Ийм юмнууд дээр бол үзэгч примаа гэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тий. Тэгээд тэрэн дээр нь би ч гэсэн хуруугаад үрцэн л явсан. Одоо за нэр ус хэлээч яах. Тэгээ миний нэг хэд юм байж л байгаа шүү дээ тэр дунд.
гал хоёр өстой новшин юм хийсэн гэл одоо өнгөрсөн жилээс бол хойш бол би яг үнийг хэлэхэд бол тэр зах зээл рүү нэрээ татчихсан. Оролцог. Энэ 100 Orange Entertainment, Wu, Ghost-ууд 3 хамтраад Өнчин гэдэг нэртэй кинон зураг авалт хийсэн. Дахиад нөгөө хугацааны асуудал, хугацааны хэрүүл. Зураг авалтын төлөвлөгөөг би 42 хоногоор гаргасан. 10 жилийн өмнө бид нэр 42 хоногт зураг авна гэдэг бол зүгээр стандарт хугацаа байлаа. Тэгтэл өнөөдөр надаас галаач яах гэж байгаа олон ангит кино хийж байгаа мó гэж асууж байгаа байхгүй. Продюсинг компаниуд. Юу яриад байгаа юм бэ те? Би амт нэрвдэд байна уу? Зүгээр. Яг нөгөө миний мэрэгжлийн юм ярихаар нөгөө яг тэр дотор нь буцлаад байгаа болохоор би жоохон тийм нервтэй ярьж иж магадгүй. 10 жилийн өмнө тийм байлаа. Өнөөдөр тэгтэл надаас олон ангит хийх гээд байгаа мó гэж асууж байна. Тэгээд миний 20 хоногийг хасаа ичиж байгаа. 20 хоногт 189 сцентэй киноны 95-ыг аваа байжсэн чинь нөгөө 20 хоногт дуусчихж байгаа. 20 хоног байхгүй. Тэр цаашаа яах юм? Тэ. Гих жишээгээр ингээл олон зүйлүүд болноо. Тэг яг дэлгэрүүлээд ярих юм бол би баг өнөөдөр жингээ ярина. Нийлэн том сэдвтэй. Танай нэвтрүүлгийн цаг хөрөлцөхгүй байх. Аха. Одоо тэгэхээр таны яг ярьж байгаа энэ чанаргүй уран бүтээлүүд дээр одоо угаасаа таны таньдаг хүмүүс л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс дээр бол яг таны зүгээс бас шүмжлэлтэй ханддаг гэсэн үг тий. Улаан нүрийг харж байгаа л хэлээ шүү дээ. Одоо болоо хөөе. Тэ миний найзууд ч нөлөө хийж лээ шүү дээ. Бид нар тэгэл тойроо суугаад яан шүү дээ. Одоо энэ цаг хугацааг ярихаар та нар өөрсдөө ийм цаг хугацаагаар 7 хоног машин татсан. 14 хоног машин татсан. Эсвэргээрээ та нар продюсинг компаниудаа та нар өөрсдөө энэ цаг хугацаагаа ингээд олзонд нь ороод байна шүү дээ. Продюсинг компаниуд яах юм бэ? Богинохон хугацаанд тэд нар чинь тийм биз дээ мөнгө гаргаж байгаа. Богинохон хугацаанд гусаа хийчих нь тэднэрт л ашигтай шүү дээ. Хамаагүй бага зардалтай. Хамаагүй бага зардалтай тийм биз дээ. Кино өөрөө хамгийн гол нь ингээд гуруула тойрч суугаад зохиол яриад за эхлэх үү гэддэг цагаас эхлээд мөнгө урсдаг. Кино өөрөө. Тийм урлаг. Тэгээ яах юм тэгээд эн чинь хин 40 хоног зураг аавна гэж бодох юм бэ тийм үстэй 20 хоног газ энэ өстө машин читдэг гэл тэгээд айтайхан юмар баг зардлаар их ашиг олохыг л бодно шүү дээ. Ер нь зах зээлийн хөлж өөрөө л угаас тийм л үстэй. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг байлаа. Тэгэхээр XM Broker-ийн хувьд 15 жилийнхаа ойн хүрээнд за хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж за экспириенсүүдийг илүү тухтай болгон хөнгөвчилсөн цоошин интерфейсийг танилцууллаа. Бүгдийг нэг доороос. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Таны бодлоор Монголд яг хамгийн сайн чанартай хамгийн сайн уран бүтээл гаргаж байгаа продакшныг нэрлэвэл ямар продакшныг нэрлэх вэ? Амбиц нэлээд өндөрт тавьж байгаа мэдээж хамгийн сайн продакшн бол мэдээж фантастик шүү дээ. Амбиц маш өндөрт тавьж байгаа. Тийм. Өөрсдийнхөө тэр дараа нь тэр одоо жишээ нь юу ч гэдгийг те нөгөө зохиол нь сайн мууч гэдэг юм уу дандаа тэр фантастикийн тоглолтог яадаг ийдэг эсвэл фантастикийн кинонууд бүгд ийм тийм гэдэг асуудал чинь бол 77 дахь асуудал нөхгүй. Хамгийн гол нь мэдээж чанарын өндөр түвшинд өөрсдийгөө бэлдэж бид бол өөрсдийн стандартад фантастик гэдэг стандартад байхын тулд хичээж зүтгэж тэрэндээ амбицтай хүрнэ гэж зүтгэж ийн гэдэг чинь эн чинь өөрөө чанар. Тийм биз дээ. Тийм. Зөв. Танд бүр за эдэр болчихсоо гэж боддог продакшн байдгүй. Одоо эдэр болно штэ гэж боддог. Би хүнийг бол болчихсоо гэж хэзээчлэхгүй. Аха. Болчихсоо гэж хэзээчлэхгүй. Дуртай байвал яах юм. Тийм. Намайг ч ихсэн хүмүүс доор галуураа чи бити болоо л гэж зөндөл хэлж л байдаг. Би дуртай байвал яах юм. Тийм. Би дуртай байгаад би амьдраад байвал яах юм бас. Тийм ээ. Тэгээд хамгийн гол нь эн чинь миний асуудал шүү дээ. Миний юу хийх нь миний асуудал шүү дээ. Тухайн хүний юу үзэх үзэхгүй нь бас сонголтынх нь өөрийнх нь асуудал шүү дээ.
хитэх хүний асуудал руу орж болохгүй л дээ. Зүг. За хэдүүлээ киногоо болох. Киногоо байлээ. Мэдээж гэхдээ яг нөгөө жижигчин найруулагч хүн орж ирсэн гэдэг утгаараа би зүгээр таны юуг сонсъё гэж бодсон. За хамгийн сүүлд нь яг энэ сэдвээ хэдүүлээ ингээд хаяа гэж бодлоо. Бид нар нөгөө нэг орж байгаа зочноосоо шалтгаалаад тухайн салбартаа ажиллаж байгаа топ 5-ын асуудыг, гарааны 5-ын асуудыг байхгүй. Тэгэхээр таны бодлоор бүх цаг үед гарааны 5-д нэрлэх монгол жүжигчдийг нэрлүүл ямар 5-ыг нэрлэх вэ? Тэгээ сэлгэнтний нэг авах вэ? Гарааны 5 гэхэр чи юу юм? Тий. Одоо сагсаар бол гарааны 5, таны гарааны 5. Таны хамгийн бест гэж бодсон 5 топ 5 жүжигчин. Гэхдээ таны л бодол. Бас найруулагч оруулж үлээ. Найруулагч оруулж цаг юм уу? Бүх цаг үед. Бүх цаг үед. Тий. Бүх цаг үед. Бүх цаг үед гэх юм бол маш их л байна л да. За бид бол мэдээж ардын жүжигчин Сарантой эгчийг хэлнэ. Одон чимэг эгчийг хэлнэ. Тийм ээ, хамтарч ажиллаж байсан. За Сүхвийг ахыг хэлнэ. За эргэтэйгээс Сүхвийг ах мэдээж Дамчаагуаг хэлнэ. За 5-ыг л нэрлэх юм аа. 5-ыг нэг сэлгээтэй. Та гэхдээ засч болно шүү. Алдах хэрэгтэй. За тэгээд чинь одоо яг хэрвээ одоо өстө амьд сэрүүн байгаад нэг ажиллаж үзье гэсэн бол би дагирын зугааг хэлнэ. Дагирын зугаа. Тийм, дагирын зугаатай нэг ажиллаж үзэх хэлсэн. Тэрвээ байсан бол тийм ээ. Би нэг хамаарал бүхий хүмүүсээ бол хэлсэнгүй шүү. Энэ 5-ыг хэл. За сэлгэнд нэг авч. Сэлгэнд нь зааж. Уу яг театрын жүжигчдээс гэх юм бол одоо Жамсран жугааг хэл. Гэхдээ Жамсран жугааг би сэлгэ гэж хэлээгүй шүү. Сэлгэ гэж хэлээгүй шүү. Театр агуу. Гэхдээ хаа юу л да. Сэлгэнд орно гэдэг чинь өөрөө бас айгу лаг байна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй тий. Тэгж ойлгож байна шүү дээ. Тэр би бол тэгж ойлгоод байгаа. Сэлгэ гэдэг чинь өөрөө бас нэр үндтэй судлаа гадаг байхгүй юу? Тий. За маш их баярлалаа. За тэгээд хэдүүлээ киноны хайрыг энд хүрээд өндөрлөе гэж бодож байна. За галах ерөн сүүлийн үед ямар зарчмыг баримталж энэ амьдралд амьдарч байна да? За одоо бас тэгэл янз янзаар үзэж тарж байна уу гэдэг шиг тий. Янз янзаар л үзэж тарж байна. Тэгэл аль болох гэр бүлдээ цаг гаргахыг л эрхэмлж байна сүүлийн үед бол. Тий. Тэр хүүхдүүдтэйгээ цаг гаргаж, тэднэртэйгээ эхнэртэй цаг гаргаж тий. Ингэж л байхыг л илүү их хичээж байна да. Тэгэл ер нь эрэгтэй хүн чинь тэгэл ер нь жоох хожуу ойлгох юм аа. Эхэндээ ер нь ойлгодог юм биш үү? Би бол ер нь 25 30 наснд бол ойлгоогүй. Ер нь жоон 40 гарч иж ойлгосон шүү. Тэгэл хамгийн сүүлд нь тэгэл бодвол за би тэ одоо би эрүүл байх ёстой юм бэ? Миний ер нь эрүүл мэнд чинь юу байгаа вэ? Яагаа вэ тэ? Яаж байгаа вэ гэл ингээл тэгэл хорт зуршлуудаа хайж байна. За алкогол 3 жил хэрэгэлсэнгүү. За галаа халуун царай дээр уудаггүй юм шүү. За ууд юм та хэлж. Би уудаггүй. Уудаггүй юм те. Сүүлийн 3 жил одоо яваасангүй. Та тэгвэл тэгэл тулгаад уудаггүй юм шүү те. Тийм. Зочин маань бол ууж байгаа шүү дээ. Зочин маань уугаад тэр хүн гоё болоод ингээл те. Тэгээ би яриагийн ингээл гоё дэмжээл те. Тэр хүний вайб руу ороод ингээл санжаа өөрөө мэдэн шүү дээ өөрөө орсон юм. Орсон. Гэж улаагаад гасан. Тийм. Тэгэл сая энэ вебиг хаялаа. Айгу хэцүү байна. Одоо нэг 10 тонч. Тэгэл ерөөсөн барьж авчих гал. Хэр удаа татсан аа? Би нэг 2 3 жил татсан. Тэгээд сая ингээ хайсан. Тэгээд нөгөө эн чинь нэг эрэгтэй хүн гэдэг чинь ерөөсөө энэ ямар нэгэн зүйлийн донтогч болох маш магадлал өндөртэй л байдаг юм байна л да. Одоо ганцхан би ч биш. Тэгэл ингээл хайгаад монтаж хийж байгаа л айгаал
Тий. Ялангуяа компьютертэй суухлаар. Оо яг үнэ тий. Компьютер дээр сухаар хуучин ч нөгөө нэг утаа тамхи татдаг байхад чинь би ч баг юм тамхины суунагсан юм дотор л хүмүүс орж ирээд хүү наатахаа болооч юу гэж орж ирдэг байлаа шүү дээ. Одоо л та тамхины өнөр авахгүй үсттэй. Тэгсэн чи одоо бүр ингээд хүн ингээд тамхи татчаа орж ирж шүү дээ. Амар өнөрт. Тэгсэн чи ингээд хүний бие чинь бол ийм жижигхэн өөрчлөлтөн дээр л аюу эерэг хариу урвал үзүүлдэг юм байна. Би энэ вебиг чинь ингээд зүгээр яг тэ ингээд никотины хамааралтай л яваад байна шүү дээ. Утаа тамхинаас хамаарлаас веб нь арай гайгүй юм гисэн гээл өөр нэг хамааралтай. Гэхдээ ялгаа байхгүй никотины хамааралтай яваад л байгаа юм. Энийг хайсан чинь үнэрлэх мэдрэмж өөр болж байна. Амтлах мэдрэмж өөр болж байна. Шөнийн нойр шал өөр болж байна, тийм ээ. Ингээд бүх зүйлүүд тэр битгий хэл өлсөх мэдрэмж авч штэ. Энэ өлсөх мэдрэмжийг чинь ингээд 40 гараад таад мэдрэх бахтай ер нь баг ингээд нэг өдөрт нэг олигтойхон шиг идчихэд баг тэр өдөртөө өлсөх мэдрэмж авахгүй штэ. Тийм. Нөгөөч шингэхгүй байгаа юм чинь. Магадгүй бодсон сэлцээ тийм муу болсон ч юм уу. Нөгөөч шингэхгүй яваад тэгээ орой жоохон цанхааж байгаа тэгээ нэг өглөөгөр л нэг хальтхан жоохон өлсөх мэдрэмж авч штэ. Би баг сүүлийн 2 жил баг өлсөх мэдрэмж аваагүй. Вебиг хайсан чинь шууд өсөд гисэн. Тийм үү. Сони тий. Хоёулаа сонирн байлаа. Өлсөх мэдрэмж авдгуу сонирн байлаа. Вебиг хайсан чи өссөн бас сонирн байлаа. Хоёулаа над дээр ирээгүй л байгаа зүйл ээ. Одоо ирэх хэлээ байл та тий. Галах ингэдэггүй. Нэг ингээл одоо нэг насны юунууд байдаг шүү дээ тий. Хаста 15 настай ээжийн буруу миний бүх юм зөв тэр гээл тэгдэг шиг тий. Тэгэл 20 хүрээл он чинь бас арай үгүй юм байна тий гээл тий 25 хүрээл гээл ойлгодог шиг. Та ер нь хэдэн нас одоо та 45 таа. Та бас адилхан боловсрж л яваа юм л тий. Тэгэхээр яг нэг юм хэдэн насн дээр очиад за би ер нь болчлоо доо. За би ер нь одоо үнээс цааш ер нь амьдралыг ойлгочихж байгаа юм байна да. Гэ бодож исэн чи өө чи болоогүй байсан юм байна гэдэг мессеж хэдэн наснд ер нь танд орж ирсэн байна. Одоохондоо тэгж орж ирээгүй лээ. Би зүгээр нэг Япон хөгшний нэг ярьцлагыг уншиж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэр Япон хөгшин болохоор тэгж хэлсэн шүү дээ. 100 гаруй настай. Япончууд аягүй өндөр насалдаг шүү дээ. Таны хамгийн супер нас хэдэн нас байсан бэ гэсэн чинь миний хамгийн супер нас 50 нас байсан. 50. Одоо би бол одоо тийшээ нэг 5 жилийн дараа л очих шүү дээ тий. Тэгвэл яг одоо ингээд яг энэ 45 нас бол одоо бас үнэхээр гоё нас л байна. Супер нас. 45 бүр хамгийн супер л гээд байгаа юм да. Алдаад үдцсэн тийм ээ. Ингээд одоо л ингээд алдаа алсраал тэг хэр барагтаа тий. Тэгээд нэг гэдэг ёстой нэг эмэгтэй хүнд ингээд бүх юм ингээд нэг 30-д гараад ирэхээр ингээ бүх циркийг үзсэн тий. Энийг иймэрхүү юм байдаг да гэх маягтай байдаг гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг болчлоо л да одоо мань бол иймэрхүү цирк байдаг да гэх маягтай тий. Залуу болгондоо болцоод үзсэн юмхтэй мөний туршлага тий. Туршлага тий. Тийм тэрэн шиг тий хөөрхөдөө сэтгэл төлөлөө удирдаад сурчсан, ухамсараа удирдаад сурчсан тэр үтгий хэл за одоо ингээ тий. Тэр үтгээл өөр дээрээ дахиж ажиллаад за энэ муу веб мэп тий. За энэ өмнө одоо ядаж нэг эмоцоо удирдаад сурчна гэдэг чинь хүнд эрэгтэй хүнд амар том чухал зүйл шүү дээ. Тий. Би айгүй олон хүнээс энэ 45 гэдэг нас бол бүр яг эрэгтэй хүнийг супер нас гэдэг байгаа байхгүй тий. Гэс 40-та хөрье. Гэс 40-та үрчүүлдээ тэр чи явж утгагүй 40-та. Тэгэл яг 40-та хүртэл яг л тэгдэйн шиг байгаа. Тэгээд тэр нөгөө хүмүүс чи ингэж идэг штэ ингээд. За одоо 50 хүрэх гээд энэ. За одоо 60 хүрэн. За тэгээд угаас үхэх нь угаасаа ойлгомжтой штэ. Тэгээд хидийдүүдл гэдэг байгаа штэ тий. Тэгтээ ингээд хүмүүс ингээд нэг юм хөгшөрлөө. Би бол хизээч тэгж боддоггүй. Одоо би 50-та гал хоёрыг хармаар байна. Яаж явах бол тий. 50 настай гал хоёрыг. Би 55-та гал хоёрыг хармаар байна штэ. Би бол 25-та гал хоёрыг харцсан байхгүй. Мэдэх байхгүй юу? 30-та гал хоёрыг мэдэх байхгүй юу? 35-таг мэднэ, би 40-тойг ч мэднэ. Бүр 10 настай гал хоёрыг ч мэднэ. Тэ энэ уруулан дээрээ сорин морин тэ хашаа машин дээр гүүж мүгээд алж байгаа нь л тэ. 60-та гал хоёрыг би мэдэхгүй байхгүй. Тэгэхээр би мэдэхгүй зүйл рүүгээ явж байгаа надад сонирм. Гэж бодсон.
Эрэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэж ярьдэн шүү дээ, тий. Энэ хэрэг үнэн бэ? Гүх үү. Миний амьдрал 45 жилийн өмнө эхэлсэн шүү дээ. Тэгэл эн чинь тэгэл амтны юугаар л ингээл хөгжөөл явсаар байгаа л өнөөдөр 45 дээр ирж шүү дээ, тий. Одоо л би бол хүмүүс бол өөрсдийнхөө амьдралын насыг жидг юм уу тэр хүрээл болоо энэ гэл тэгж л бодоод идгийг ярьж л байдгийг. Би бол бүр 100 наслмаар штэ. Тэ. Одоо яг талд нь ирж штэ. Яагаад 100 хүрж болохгүй штэ. 95 настай Клинт Иствуд гэдэг агуу том жүжигчин найруулагч хүн дөнгөж саяхан 95 наснда сүүлчийнхээ киног хийгээд за би кино урлагаас боллоо гэж зодог тайлж штэ. Тэ. Ямар гоё юм тий. Клинт Иствуд чи 95 дахь кино хийчих юм тий. Тий. Хамгийн сүүлийн киногоо сая хийгээд. Окей. Яа. Манай эмээ 94 хүрсэн. За. Тэг сайхан унтаал амраал тий. Манай эмээ би бол яад тэгээд жоохон насан дээр амбицтай бай гэж боддог байхгүй. Ингээд сонсч байсан уу? Үгүй. Насан дээр амбицтай бай. Тий. Наслах дээрээ жоохон амбицтай бай. Тэгэхээр юу гэсэн үг юм? Ирүүлээ гэж юм. Ирүүл байна. Ирүүл байна. Тий. За. Тэгээд л одоо нэг имлэг рүү дахиж ороод одоо Монголд аягүй гоё имлэг нэгцсэн л шүү дээ, тий. Энэ шинжилгээ өгөөл тэгэл хор тавдрах тусах магадлалтай юугаар хамгийн их магадлалтай байна гэдгийг тогтоодог. Тий. Хин ах юм. Хин ах илээ. Хин ах юм. Эрдэнэ хүн юм чинь байсан уу? За би нэг нэрийг мартчихсан. Нэг ах үе манай нэг таньдаг ах үе гэдэл. Тий. Тэр айгуу гоё юм билээ нэр. Одоо ингээд чамаа шинжилгэнгүүтлээ те. Чи одоо жишээлбэл хэрвээ хор тавдар тусвал хамгийн түрүүнд чиний биеийн физиолог бол ийм хор тавдар хамгийн түрүүнд тусч магадгүй юм байна. Тийм учраас нураа биш. Би тэнд шинжилгээ өгсөн. Яг нэрийг санахгүй байна юу? Тэнгүүд гаргаад эхэлсэн. Эхлэлбэрийн зүүн талд. Олон чи өмөр юм байна те. Тийм билээ. Тэгээс яг жоохон өөр хүнтэй нэг 3 сая л. Гэхдээ тэр бол ямар асуулаа. Айгүй гэхдээ энэ подкаст юу үсттэй сэдв тойрж ил ярих үсттэй. Хамаагүй. Үндсэн нь бол үндсэн формат нь тийм биз дээ. Тийм. Сэдв тойрж ярих. Тэрнээс биш нэг асуултанд хариулах. Тийм шүү дээ. Бид нар өөрсдөө ингээл нэг хин энийхээ зүгт бодлыг хэлээ. Өөр өөрсдийнхөө өнцгөөс сайхан ярилцаал явчих хэрэг. Яг үнэ. Тиймэрхүү. Jordan Peterson-ыг би энийг ингээд тавьсан байсан чи. Харин наад чинь би хэлээ л байгаа. Та нар амьдралын 12 дүрм гэдэг номон дээр арх аваачаа тавьсан байж таа гэв хэллээ л байгаа. Тэгээ байлгаал. Энэ аюу мундаг ном шүү дээ. Jordan Peterson. Гадаа ер нь өмнө тэгээд одоо ч уугаагүй 3 жил. Ер нь өмнө бол уучдаг байсан. Сайн. Гэхдээ яг одоо ийм юм байлээ л дээ. Зүгээр ингээд дүгнэлт хийгээд бод. Намааг нэг хүмүүс уусан барьсан ер нь манаагаа лавгаад энэ шүү гэж тийм юм бол уулдаагүй л дээ. Манай найз нар ч хэлнэ, миний эргэн тойрны гэр бүлийнхэн маань ч хэлнэ, тий. Энэ гал хоёр нуугаад байна шүү гэж бол ярьж байгаагүй л тий. Тэгтээ бид нар чинь яг нэг ойвсын аригчид гэдэг шиг тий. Нэг 7 хоногт нэг 2 гарчдаг байхгүй юу? Тэгээд нэг юм тогтцсон байсан юм. Нэг клип дуусгалаа, гарлаа. Тэ гарлаа гэдэг нь нэг прожект дуусгаад. Нэг прожект дуусгаад за нэг реклам хийгээд дууслаа, гарлаа. Нэг гусъя тий. За кино хийгээд дууслаа, гарлаа. Тэ яг ингээд нэг ийм байсан байхгүй юу. Тэгээд бодоод үзсэн чинь 7 хоногт нэг 2 гарчдаг байхгүй юу. Тэгэнгүүт 2 гарангууд чинь нэг өдөр нь угаасаа нэг юм шартах юм шиг юу ч юм шиг ингээд өнгөрдөг шүү дээ. Тэгээд дараагийн өдөр нь жоохон нэг юм аймараад нэг ингээд нэг яадаг шүү дээ. Тэгэхээр ингээд 4 өдөр байхгүй байгаа байхгүй юу? Бүтээмжээс. Тэгэхээр 3 өдөр байгаа байхгүй юу? Тэрний 2 нь амралтын өдөр байгаа тий. Тэгээ 2 нь амралтын өдөр байгаа тий. Тэгээд ингээд энэ 20 жилээ бодоод үзсэн чинь сонир байгаа байхгүй юу? Тэгэнгүүт алкогол хэрэглэхгүйгээр яг энэ 7 хоногийг ингээд ашигласан чинь амар үргэлтэлтэй байгаа. Тийм л. Ер нь бол яг тийм. Дөөг зүгээр юм уу? Буруу юм уу? Габи бол хүн шүү дээ. Габи хүн би ч гэсэн хонноо хаа. Би тэгж бодлоо ярихгүй. Тэ. Шоуд хүйдээ шоуд чинь. Яа тий би тэгээд эн чин би нэг
тийм юм нэтэргээл уухгүй нэтэргээл текстнэр хүн уухаа байчин ч гэж юу аах вэ? Би өөрөө аламц яриа гэдэг контент хийж байгаа. Хамгийн гол нь тэгээ зөв зохистой хэрэглэн дээр байна уу гэдэг л гол асуудал байгаа шүү дээ. Тэ? Энэ одоо алкогольны соёл өнөөдөр Монголд хэрэг нэвтэрж орж ирж байна гэдэг дээр л байгаа шүү дээ. Одоо жишээ нь тэ энэ жинийг бид нар яаж хэрэгжилж байна гэдгээс тийм ээ. Цагаан эрхийг бид нар яаж хэрэгжилж байна? Дэлхийд дээр өнөөдөр залуучууд яг цагаан эрхийг яг хуучны нөгөө нэг биднэрийг шиг Орос школоор шууд ингээл хийгээл мач хийгээл ингээл 100 г 50 г-аар нь тэгж татж байна уу? Тэхэж болцсон л байна тий. Вискиг яаж ууж, коньякийг яаж ууж байна. Тэгэл яг энэ соёллоороо ингээд гоё хөгжөөд ирээсэй л гэж бодож л явганы энэ нэвтрүүлгийг хийгээд байгаа шин. Подкаст рүүмийн хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа юу? Эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсоноор өөр хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст рүүмийн хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. Гадаа хөрөө согтхолоор ямар төрөл юм бэ? Би айгуу гоё удаа шүү дээ. Ямар гоё асуултаа. Амар гоё. Надтай миний найзууд уух амар дуртай. Амар гоё хөгжиж уuna. Happy. Амар гоё хөгжиж уuna. Тэгээ галаа хаа ингээд. Гоё шүү дээ. Одоо сүүлийн үед манай нэг найз над руу харж ирсэн хөш гэдгсэн. Яасан гэдгсэн чи. Миний найз хаа вэ? Чи юм уу хэм бэ гэсэн. Намайг. Нөгөө нэг гоё тий. Байхгүй болцоо. Гоё хүн байхгүй. Цэцэн бэлгээ нараад ирлээ гэдэг шиг. Нөгөө ойлгосон. Чи юм уу хэм бэ гэсэн. Яа тэгээд сайхан штэ залуу. Гоё явж итэл тийм шүү дээ. Тэгсэн тавьдаг хүмүүс хэвчээ шүү тий. Тэр чинь хард хөвгт. Хэвчээ шүү. Нэгт тийм, хоёрт уучаад нөгөө бүх зовлонгоо ажиутай байгаа хүндээ ингэ яриад байдаг хүн бас жоохон лайт. Тэр жаргах гэж уугаад байгаа юм уу эсвэл зовх гэж уугаад байдаг хүмүүс. Тэгээд тэр үнэхээр бас яг архитар суучаад хүн зовлонгоо ярмаар санагддаг хүн байдаг л баг. Тэгтээ тэрийг нь бас сонсхийг хүсдэггүй хүн байдаг л байхгүй тий. Би сонсхийг хүсдэггүй. Тий. Сонсхийг ер нь бол зовлон сонсхийг хүсгүй. Би миний асуудал юу надад өчтэй асуудал авч би чиний асуудлыг сонсч яах вэ? Тий. Тэгээ би яг байна. Би бас ингэж бодсон. Сүүлийн одоо ингээд аксан тавьж явж байгаа хүмүүс. Ерөнхийдөө одоо монголчууд ч бас нэлээд аксан хүмүүс их штэ тий. Аксан хүмүүс ихтэй. Тэрийг би одоо энэ монгол хүмүүсийн калчерт байдаг гэж бодоод байгаа. Яа тэгэхээр нөгөө нэг одоо эрэгтэй хүмүүс их дийлэнх нь аксан байгаа даахгүй. Тэнгүүд яагаад вэ гэхээр нөгөө нэг аав ээжийн хүмүүжил эрэх хүн заавал ийм хатуу чанга байх хэвээр тий. Үүлж болохгүй. Одоо тийм байх хэвээр гисээр байгаад эрэгтэй хүмүүс юм дотгошоогоо болцсон. Тэгээд нөгөө юм гадагшлуулдаг. Интроверт болцсон. Интроверт болцсон. Тэгэнгүүт тэг юм гадагшлуулахгүй байж байгаад нөгөө нэг арх байгаад ирэхлээр юу нэг гадагшилж ирдэг. Одоо нэг хүн зовлонгоо ярьдаг. Эсвэл ямар нэгэн тийм байдлаар хариу реакшн гаргадаг, акшн тавьдаг ч юм уу тий. Би бол тэгж бодоод байгаа. Тийм нөгөө хүмүүжлээс болоод хэрвээ тэр хүн одоо бидний хүмүүжлээс багтаа тэгж хүмүүжлээгүй зүгээр ингээд тий эрэгтэй хүн ингээд хамаагүй чи үүлэх үедээ үүлж болно тий сэтгэлээ онгоотлоод ярих үедээ ярьж болно гэд тэгж хүмүүжүүлсэн бол энэ акшн тавилт бол хамаагүй баах гэж бодоод байгаа би. Үнэ. Тийм шүү. Дээрэс нь дахиад нөгөө хүний хөгжилтөг л холбоотой. Жаахан гэж яах. Дахиад хүний хөгжилтөг л. Тийм. Одоо та нар ингээд жишээ нь алкоголыг одоо бүр ингээд магадгүй ингээд те маш олон өндөр дээд сургууль төгссөн одоо те одоо жишээ нь ELX сургууль ч юм уу эсвэл Harvard юу ч байдаг одоо те тэгээд мөнгө маш өндөр бизнес хийдэг амар өндөр орлоготой тэгээд тэр нэг юм тийм хөгжсөн хүн явж гэж бодъё л доо. Тэр хүний алкогольны хэрэглээг зүгээр хараад үзье л доо. Яаж хэрэглэж чинь те яаж хэрэглэхэж мэддэг тийм ээ. Энэ дээр тийм шүү дээ. Тэгэл тэгэхгүй тий? Тэгэхгүй шүү дээ. Манай Габи чи юутай клубд ажилладаг. Би бас клубд ажилладаг байсан. Тэгээ одоо нүг дээр үетэй
одоо аав ээжнэрийн үедээ бодох юм бол нэг юм одоо ахын харьцал гэдэг зүйл ер нь баг их харцсангүй баг болчлоо л доо тий. Аль болох нэг гой газруудад нь очиод гой бүжгэлж зингээд ч гэдэм үү тий. Тийм байдлаар ерөнхийдөө алкоголыг хэрэглээд байна уу гэж миний эргэн тойрноос бол би тэгж анзаараад байна. Тэгээ одоо жишээл манай Габи жишээлбэл одоо клубд ажилладаг бас хүртэх үедээ хүртчихдэг тий. Тэгсэн ирнэ хариуцлага Габи гэдэг шүү дээ хаа. Хитцээч хариуцлага алддаггүй. Яг хийх ёстой юм а яг цаг тухайд нь хийг явдаг учраас миний хувьд бол хаяа нэг хүртэх бол аз жаргал гэж боддог. Тийм. Сайхан шүү дээ. Ер нь бол нэг юу жаргаж уух хэрэгтэй гэж боддог байхгүй. Жаргаж уух хэрэгтэй. Ухаантай шүүч. Би ч одоо нэг стресс тэгэхээр уудгүй. Стрессийг аль болох нэг өөр юмар тайлахыг боддог. Бэлтгэл хийх ч юм уу, гүөх ч юм уу, тиймэрхүү ч юм. Тийм. Тэгээ манай монголчууд нэг жоохон тэр стрессээ яаж таалах уучрал жоохон олохгүй байгаа юм шиг байна. Нэг дээр үеэс ингээл нэг сэтгэл санаагаар унангууд л нэг арх бодог тийм нэг калчертай болцсон ихэнх. Тэгэл нэг сэтгэл санаагаар унангууд л нэг арх угаал тэгэл тэрнээс улбаад л нэг аксан дэг өгч юм янз бүрийн асуудал гараад идэг. Тэрнээс ч ер нь бол архийг бодод би бол стресстэй хамгийн буруу сонголт гэж бод. Яг үнэ. Тэгээд наад ч юм л өстэй яг үнэ ш. Стресстэй үедээ зүгээр спортоор хичээлбэл хамаагүй стресс хурдан тайлагддаг гэж. Тэгээ ер нь тэгтээ нөгөө энэ алкогол дээр бол тэгмээр л юм билээ. Хүн эхлээд өөрөө өөрийгөө л аягүй сайн ойлгочих хэвээр юм билээ. Нөгөө хүн өөрөө өөрийгөө олно гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. За би ямар одоо шинэ Габи шиг тийм биз дээ ажиллаж алддаггүй яадагчгүй ингэ сайхан тэгээд сайхан ингээл уугаад өөрөө хэрэглээд сурчсан хүн бол одоо чинь би санжаатай ингээл хамт суугаад ингээл санжааш бас сайхан ингээл хэрэглээд сурцсан залуу байгаа байхгүй дээ. Тийм бол хамаагүй шүү дээ. Миний хувьд бол би яагаад ер нь болио гэж бодсон гэхээр би ер нь ямарваа нэг юмд жоохон тийм донтогч байх магадлал өндөртэй хүн. Айгүй өндөртэй энэ даахаа. Айгүй өндөртэй айгүй сайн их донтолтонд их одоо юу гэдэг лээ. Айгүй сайн автдаг гэдэг. Тийм донтогч одоо би ингээд нэг зүйл рүү ингээд яваад арах юм бол ингээд шумбал орчдөг. Шууд ингээд бүх тэгэн гут одоо жишээ нь угаал ингээд ингэх юм бол яг миний тарих тэрэг найдвартай одоо өнөөдөр би нэг за оройд нэг коньяк нэг 50 г коньяк их зүгээр гэсэн шүү гэдэг нэг юм сонсч л доо. Тэгээд ингэх юм бол би яг тэрний донтогч хамаарлахгүй болчихно. Сайн гэсэн ингээд. Тэгээд сарын дараа гэхэд би яг л ингээд яг тэрний яг тэр 50 г коньякны хамааралтай болсон байж байна. Би тэгж өөрийгөө одоо мэдсэн. Тий. Тэгэн гут тэр донтолтын зүйлийг би өөр зүг рүү эн чинь нэг талаар бас айгу давуу чанар юм байлээ. Тэгээд зөв зүйл рүүгээ. Яг үнэ. Тий, айгу давуу чанар юм байлээ эрэгтэй хүний нэг юм руу. Тэгвэл энийг арай өөр зүйл рүү энэ хүчийг, энэ эрч хүчийг тийм ээ өөр зүйл рүү оруулъя л да. Гэдгийг бас мэдсэн. Тийм мэдсэн. Yes. Nice. Тэгж л. Нэг асуулт байна. Манайхаа. Сүүлийн үед юунд хамгийн их баярлж байна? Дараа нь юунаас хамгийн их айж ийн гэх юм биш үстэй. Би бодлоо л да. Айгүй их юм баярлаж ил амьдарч байгаа юм байл та. Ер нь хүмүүс би ингэж бодсон юм. 50 жил гэдэг чинь одоо маш бага хугацаа байхгүй. Одоогоос яг 50 жилийн дараа бид нэр бодоод үзэх юм бол одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн тал нь бол байхгүй. Талаас илүү юм ч юм уу те. Магадгүй бодох юм бол ер нь нэг хүн нэг 100 хүрэхгүй шүү дээ. Тий. Хинхэн 100 хүрэхгүй. 100 хүрдэг хүмүүс дэлхийн хүн ам хэдэн үнэт ингэ бодохоор талаас илүү нь ер нь магадгүй 50 жилийн дараа байхгүй байхгүй. Тийм байгаа зү. 50 чи ерөөсөн маш ойрхон байхгүй. Гэтэл одоо энэ одоо жишээлбэл би надад бол одоо 50 жил байгаа юу гэдэг би бол хэлж мэдэхгүй те. Би одоо 35 та 85 хүрэх үгүй би мэдэхгүй шүү дээ. Гэтэл дахиад 35 насч байгаа юм билүү те. Тэгээ ингээ бодонгууд хүнд угаасаа нэг 70-аас нэг 80 за ихтэй 90 за яаж ийн гэж бодоход энэ өнгөрсөн бүх хугацаанд л ерөөсө баярлаж амьдрах хэрэгтэй юм байл гэж ойлгоод байгаа. Тэ. Одоо муу зүйл төртөл баярлалаа те. Тий. Муу зүйл төртөл баярлалаа. Тэр чинь муу зүйл гэж байдаг юм байна гэдгийг надад ойлгуулж ирсэн. Би амар дургуун миний мангар дургуун хүн байдаг хөөхгүй. Би тэр хүн төртөлс баярлах хэрэгтэй юм бэл. Оо эн чин дургуун хүн гэж байдаг мэдрэмжийг надад өгж байгаа юм байна штэ те. Тэр утгаараа ингэж баярлаа гэх нэрнгээсээ баярлаа те. Та нар бүгд миний цөөхөө нэг 80 жилийн хугацаанд миний амьдралд гарч ирсэн чинь
Та нарт баярлалаа юм билээ. Миний бодлоор. Яг үнэ. Одоо тэгэл үнэхээр хүн чинь ингээл юу яат юм бэл шүү дээ. Нэг л удаа ингээл хамтдаа амьдрал ингээл дуусчт юм бэл шүү дээ. Тэ. Ингээл бодохоор би бол аавын хүүхдээс дашхуу гэдэг хүнтэй би ингээл нэг л удаа ингээл амьдрал ингээл дууссан байхгүй. Би дахиж хийж уулзахгүй тэ. Үзэг ингээл зураг хараад байж байгаа тэ. Тэгэл би тэр бит хоёр ямар гоё дотн байг тий. Одоо ингээл би ингээл төсөөлөл яадаг байлаа. Аавтайгаа цуг ингээл тий энэ хүүхд залуучийн театраас гараал энэ хүүхдийн 100-ын урдуур алхаал ингээл энэ өгөөж шихэр бавны үйлдвэр уруудаал ингээд гэртээ харих тэр нэг 100 м яа за 300 м зайл байгаа шүү дээ. Энэ хооронд ингээл аавтайгаа явдаг гэсэн ингээл тэгэл тэр хүнтэй ингээл нэг л амьдарсан байна. Тий. Одоо ингээл эргэн тойронд мөрөөсөн дөнгөж сайхан бондгор маань ингээл баг. Бондгортой би нэг л амьдарсан л байгаа. Дахиж эзэж бондгортой уулзахгүй шүү дээ. Тий. Гэл энэ мэтэр ингээл тэгэхэр чи ингээл яа энэ амьдрал чи нэрэл яг л санджааг хэлдэг. Бараг ингээд уулзаад яг энэ үчир нэг Японы нэг юм гоё үг байдаг шүү дээ. Яг энэ Габи, Санжа, гал хоёр гэд энэ гурван нөхөр энэ подкастэнд ингээд ярилцаа сууж байгаа энэ мөч бол дахиж хизээч энэ хэвээрээ дахин давтагдахгүй. Магадгүй гурлаа уулзаж болно л доо. Тэгтээ хизээч яг энэ мөч шиг. Тэгэхээр энэ мөчөө хайрлж энэ мөчтөө баярл гэдэг байгаа байхгүй. Тий, тий. Яг. Тий, Японы философи. Гайхалтай. Тэгэд харин би ингээд бодоодсэн чи юунд баярлах хэвээр ингээ ялгаж салгаж бодоодох шаардлагагүй юм лээ. Баярлаа гэдэг үг чинь амар гом сул үг байгаа байхгүй. Энийг ойлгочих юм бол бас нэг юм үзий ядах хөнгөөч юм шиг болоод те. Нэг юм амар сэтгэл амраад байгаа. Тэгээ ер нь ингээл би ер нь авих тийм их юм бодоо л гэж тий. Ингэх систем болоо, тех систем болоо гэл. Тэгээ бодож байгаа харин баярлах хэрэгтэй юм байна гэж бодоод тэгж байгаа байхгүй. Тэгээд та хоёроос арай асуусан. Ер нь сүүлийн үед юунд хамгийн их баярлж байна гэдэг асуулт л байсан. Минийз юунд баярлж байна? Би юу? Би одоо нэг хоёлаа эрст явж ирснээс хойш байгаа зүйлдэл талархаж амьдарч байна дөө. Тэр тутам амьдарч оршиж байгаад л баярлж байгаа юм уу? Байгаа зүйлдэл баярлаж амьдарч байна да. Нэг тиймэрхүү. Миний хувьд бол ойрдоо бол гэр бүлийнхэн маань бол их гоё баяртай байгаа. Тэг мэдээж нөгөө өвөл олоол ингээд аялал маялал инээ тэрэ гэл ингээд гэр бүлийнхэн маань баяртай байгаа. Тэгээд дээрэс нь гал хоёр өөрөө энэ алкогол дээрэс нь дахиад энэ веб тамхи энэ хорц зуршлын хамаарлаас ингээ гараад ирэхэд эхнэр маань маш таатай байгаа. Тэднийг баярлуулж байгаадаа би өөрөө бас амар баяртай байгаа. Хайртай хүмүүсийн баярлж байгааг харах баяртай. Тий, яг үнэ. Нэрээ ер нь та хоёр хүмүүс хэрэг баярлуулах дуртай хүмүүс вэ? Ер нь дуртай шүү. Өөрөө баярлахаас илүү хүн баярлж байгааг харах нь илүү баяртай байдаг уу? Яг үнэ. Тийм төрлийн хүмүүс үү? Гоё штэ. Тий. Тэг ингээл ялангуяа бүр ингээд хүүхэд баярлж байгааг харахаар надад амар гоё байдаг. Хүүхэд баярлаад ингээд хүүхэд чинь ингээд бүр ямар шүүлтүүргүүгээр амар гоё баярлдаг шүү дээ. Тэр сэтгэлхөдлөл нь тий. Тэрийг харах би бүр амар дуртай. Гоё шүү дээ. Ер нь нэг юм ач хариулах гэж юм байгаа шүү дээ. Хүний ачийг хариулна ээж аавынхаа одоо юу гэдэг юм ах эгчийнхаа багшийнхаа хамаагүй хүний нэг ачийг хариулах хэрэгтэй гэж нэг үг байна да тийм Монголын үг байна. Тэгэхээр ер нь хүний ачийг ер нь хэрэг хариулъя гэж боддог бай та хоёр. Гурван бүдүүний гоё дуу байдаг шүү дээ. Ээжи тий. Хүн шиг явж баярлуулъя да. Энэ нь бол өөрөө хамгийн том ач хариулт л гэж би боддог. Ер нь одоо ялангуяа эр хүн. Эр хүн чинь ингээд эмэгтэй хүн болвол ингээд бас нэг амьдралд ачаа нуруу даах, зовлон даах, ялангуяа бүр нэг одоо нэг хамаг ясан нөгөө хитэн ингээд бүх ясан салтын гэсэн чинь эмэгтэй хүн чинь нөгөө төрхтөө. Тэгээд төрдөг болооч тэрүү ингээд ачаал даах тал дээр бол эмэгтэй хүн баг хамаагүй илүү яадаг л та. Ер нь энэ амьд
амьд амтан дээр ч гэсэн тийм л байт юм шиг л. Ер нь эмгэгчин амтан гэдэг бол хамаагүй л байдаг юм. Эрэгтэй хүн бол ингээд юм эрсдэх магадлал маш өндөртэй байхгүй. Тэгэхээр зэрэг одоо ингээд би одоо 2 хүүтэй гэл ингээд төсөөлөл ингээд төсөөлөгч байх уу одоо байж л байгаа юм чи. Ингээд 2 хүүгийнхээ амьдралыг ингээд бодоод л яж байгаа шүү дээ. Нэг ачаал даатаг ир хүн болоод ингэчээсээ. Тэгээд хэрвээ тэгжэл чадчихвэл нэг юм ач хариулчлаа л гэж би тооцох гэдэг юм л да. Нэг ээж аавыгаа тэ нэг чихийг халууцуулгүй нэг тэ нэг нүлэмсийн нуурсгаад байхгүй тэ. Тэрнээс биш мэдээж бид нар чи эцэг сонгоц төрөөгүй шүү дээ. Эцэг их маань ч гэсэн биднийг тийм биш дээ. Яг энэ габыг төрүүлчихье гэд яг габи гарч ирээгүй шүү дээ. Бүү мэд байж байгаа л бид нар чинь тэгэл тэр аав ээжийнхээ гоё хайр сэтгэлээс л ургаж гарч ирсэн л хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэг тийм нэгэндээ нэг тийм ял үүрүүлээл чи надад ачтай шүү би чамд ач гавьяа шүү гэдэг ах юм бол байхгүй л. Би бол 2 хүүхдээс бол хизээч ач нэхэхгүй. Гол нь 3 хүүхдээс шүү дээ. Хизээч ач нэхэхгүй. Хүн шиг л байх хэвээр. Тэгж чадахгүй хаа тэг хүн ер нь яг ач нэх хүн байдаг л ах тэгтээ мэдгүй би бол тэгж чадахгүй. Тий хизээч ач нэхэхгүй шүү дээ. Тий. Минэд мэдл дээр юу. Габи амар ач нэх юм шиг. Миний ачиг өг. Чиг маань хариулаад хам болоод. Би тэгэл одоо би чинь тэгэл хариу нэхээгүй юу хэлээ? Болцолгүй хайр гэдэг чинь тэгэл ээж аавын хайр л гэж боддог. Яг үнэ. Нэгцэлгүй хайр гэдэг л тий. Тэгэл одоо манай ээж манай аав чинь 13 онд өнгөрсөн. Тэгээ одоо манай ээж гэдэг болохоор тэгэл аль болох тэгээд би ч гэсэн тэгэл тэгж л бодно л да. Хүүхдээ айтах явчаасаа тэрнээс шата том болоод намайг харж марна гэж юм бо юу бодох вэ тий. Тийм болохоор ер нь л ээж аавын хайр нэг тийм нөхцөлгүй хариу нэхээгүй ээж аавын хайр байдгийн болов гэж боддөө шүү дээ. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз дүүрэх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдрээрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. Та хоёр ер нь юу гэж боддог одоо ер нь ингээд эрэгтэй хүн амжилттай яваа эрэгтэй хүн гэвэл одоо юу гэж боддог ер нь? Амжилттай яваа эр хүн гэж ямар хүнийг хэлэх гэж юм? Эр хүнийг хэлгүй ер нь. Би бол хаа ингэж бодож байна. Наадхан дээр чи эхлээд хүн өөрийгөө ойлгох хэрэгтэй юм болоо. Тэ. Тэгээд жишээлбэл амжилт гэдэг чинь тэр хүний хамгийн их аз жаргалыг өгж байгаа юм дээр байх нь амжилт таахгүй. Жишээлбэл тэр хүн их сургуулийн багш игээд тэр нь өөрт нь амжилттай хүсэж исэн хандаа тулцсан хамгийн гоё аз жаргал байх юм бол тэр хүний хувьд амжилт таахгүй. Тэр л юм болоо гэж бодоод байгаа. Эр хүний хувьд. Тэнгүү заавал нэг эр хүн болохоор л ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй. Зүгээр яг нөө нэг амьдрах хэрэгцээ гэж байгаа те. Амьдрах хэрэгцээнд дотор тэр хүн бол тодорхой хэмжээнд гэр бүлээ хос оноолохгүй байх мөнгөний хэрэгцээ бол байх хэрэгтэй. Тий. Тэрнээс шат амжилтыг бол яг тэр хүн тухайн хүн өөрийгөө яаж ойлгосноос л шалтгааллах юм болоо гэж бодож байгаа. Тэрнээс их мөнгөтэй байх ч гэдэг юм уу? Альсгүй бол их алдар нэр хүндтэй байх нь тэр хүний хувьд амжилт биш байж бас болно шүү дээ. Тэ? Би бол тэгж ойлгодог. Хүмүүс л яг одоо жишээ нь амжилт гэдэг үг ч одоо хүн болгоны юунд одоо хэмжигдэхүүний хувьд бол өөр байгаа шүү дээ. Тийм болохоор амжилт одоо би жишээ нь одоо өөрийнхөө хувьд одоо ингээм амжилттай яваа гэж байж болно. Одоо жишээ надаас дээр одоо амжилттай ч юм уу одоо тийм хүмүүс намайг хараад л амжилтгүй гэж харна. Тэгэхээр одоо амжилт гэдэг үг нь одоо хүн болгоны дээр өөр нэг юутэй хэмжүүртэй гэх юм уу? Тэгэхээр тэр одоо хүмүүнээс л юу гэж боддгоос л болох байх та. За таны хувьд. Үгүй яг миний хувьд бол би бол амжилттай яваа эр хүнийг бол эргэн тойрных нь одоо ээж аав ч вэ нү ихнэр хүүхэд ч вэ нү тэр хүмүүсийн одоо амар тайван аз жаргалтай амьдарч гинүү гэдгээс л шалтгааллах болов гэж хараад байл. Эргэн тойр нь гоё инээж байвал тийм ээ. Би сая одоо өөрийгөө амжилттай яваа эр хүнээр тооцох гээд байна л да. Тэгтэл 1000 мөнгө олоод тэ амар ингээд тэ бизнес нь ингээд тэгэнгуутаа
тэнд эхнэр нь байнгын нерв стресстэй, хүүхдүүд нь аавгүй алга болцсон. Тэгээд нунгуудаа манер өөрөө оройд хаан чинь найзууд дээр очиод үүр хүртэл нэг 13 50 суучаал тий. Тэгээд найзууд нь харахтаа манай энэстэй цөм хийж байгаа шүү дээ л гээд найзууд нь харахтаа энийг амжилттай яваа гэж хараад байгаа байхгүй юу? Габиг. Тэ Габи өстө мангар мөнгө олж байгаа тий супер яваа тий Габи амар брэндлэг бол баа тэгэл орж ирэл өстө бүр амар том тавиал нэг 13 тай тий ингээл хийдэг тий тэгтэл тэнд гэрүүл нь уйлаад байхад ээж нь тэнд ингээд байхад тий ингээд байхад энийг тэгж харахгүй л байгаа юм л та. Тэгэхээр минийхээр бол амжилттай яваа ирэх хүн бол нөгөө ёстой нөгөө загалмаас хэцэг дээр гардаг шиг тий донкер нэг. Тий бүх юм гэрүүл шүү гэж. Гэрүүлээ хамгаалж чадчихлаа гэл. Зөв. Одоо нэг ийм сэдв байна л да. Бэлэг гэдэг сэдв байгаа байхгүй юу? Хайртай хүмүүстэй, гэр бүлтэй, ажлын хамт олонтой, найз нөхөдтэй бэлгэнд аягүй их ач холбогдол өгдөг хүмүүс байдаг. Өгдөггүй хүмүүс бас байдаг. Тэгэхээр ер нь бэлгэнд та хоёрын хувьд хэрэг ач холбогдол өгдөг вэ? Бэлэг гэж зүйл ер нь амьдралд хэр их байх ёстой вэ? Юуны ч бэлэг байж болно те тэр бол. Хин дөхөөсөө шалтгаалах байх та тий. Хин дөхөөсөө шалтгаалах. Та жишээлбэл хэрэг дээр ач холбогдол өгдөггүй байсан юм. Тэгсэн чинь сая би зүгээр нөгөө сэтих сургуульд жил багшилчаад тэг миний нөгөө эрх жилийн контентуудын ажил ачаал айгүй өндөртөө болоод ирэнгүүт би өөрөө халагдах өргөдлөө өгөөд за би уучлаарай гэд ингээд сургуулаас юу авч явах чөлөө авч явахгүй. Тэгэж орохдоо би тэнхимдээ бэлэг бариад орсон. Тэгсэн чинь ингээд тэнхмийн эрлэгч болон сургуулийн захирал эднэр ингээд би нүднээс нь хараад байгаа шүү дээ. Бүх ингэж ажлаас халагддаг хүн байдгийн байна. Гисэн юугаар тэгэд миний бэлгийг амар гой хүлээж авсан. Тэг гайхчихлаа. Тэгээд би яг санжиг хил дээр гарч ирээд нэр саяны энэ алхам би өөр мэдлгүй хийцэн л дээ. Чин бас зөв юм биш үү? Хүнд бэлэг гэдэг чинь. Тий. Өмнө бол би ойлгоогүй явсан л байл. Зөв. Габи чинь бас бэлэгсэх хүндээ минийдэж. Тийм үү? Би юу. Өө би тэгэл янз янз шүү дээ. Найз нөхөд бол тэгэл тоохгүй гэж шүү дээ. Яг төрсө дөрөв нах юм бол тэгэл мөнгө төгрөгийг нэг өгчдөг ч юм эсвэл дуртай юм аахгүй аваараа гэдэг ч юм уу тий. Заримдаа би одоо мэдхгүй тэр хүнд юу таалагдахыг мэдхгүй бас буруу юм авчвал тэр чинь бас нэг хог дээр өсөрдөг ч юм эсвэл нэг шкафны болонд гівчээдэг ч юм уу. Тийм уснаас бас заримдаа зүгээр мөнгөний нөгөө дуртай юм хийх ч юм эсвэл авсан дээр байлуу гэж боддیں۔ Хэрвээ ингээд хайртай эмхтэй ч яах юм уу эсвэл тэгэх юм бол мэдээж амар тийм спешиал хандна л та. Амар ботн юун туртай л яах вэ юу өгөх вэ гэл нэлээд бодож бодож бол тэгэл юм л та. Ер нь бол хин дөхөөс шалтаад одоо. Яг гэр бүлийн харилцаанд үл бэлэг хэр маш чухал бай. Маш чухал. Тэр битгий одоо ихнэртэй байна те. Тэр битгий хүүхдүүдтэй. Манай сүүлд 1 жилийн хугацаанд охинтойгоо уулзаагүй байсан. Охин маань угаасаа солонгос сурж байгаа. Энэ жил төгсөж байгаа. Сая холон бит хоёр гэвнэт гарч ирж яг төрсөн өдрөөр нь. Яг төрсөн өдрөөр нь Сэмэрхэн Сөүлд очиод тэгээд ингэж явсаар хагаад хүнээр ингэж яриулаа. За ааш хоёр чинь нэг юм явуулсан юм аа гэд. Тэнгуутаа яг тэрнийх нь өмнө би тэ юу студ дээрээ сууж байгаа бичлэг явуулчихж байгаа шүү дээ. Тэр хэд яач Сөүлд очсон бэ гэж төсөөлөхгүй байгаа. Аав нь ингэ сууж ин гэл. Тэгэл банк гэл гинт гараад ирсэн. Шок. Тэрүү молт. Би ерөн сүүлийн үед айгүй тийм гинтийн бэлгэсэг болчиход байгаа юм биш үү? Нэрээ бэлэг гэсэн чинь тийм биш үү? Тий. Начсан уу тий? Начаа аа бүр бэлдсэн биш үү тий. Би нэг юм бүр хар багасаа л жоохон бахын л нэг юм 10 жоохон бах юм бас биш ээ нэг жоохон орцоо 17 8 та. Байх уу YouTube гараад эхэлсэн байх үеэрс л ингээл YouTube дээр нэг юм аав ээжтэй машин бэлгэлж байгаа юм бичлэгүүд яваал. Мөрөөдлийн машиныг нь бэлгэлээл. Яг хаа Америкт болохоор ингээл дээр үе 20 оны 30 оны ч гэдэг юм те нөө нэг юм машинуудын амар гой засч масч өгөөл
маавтаа ингээл бэлгэж байгаа бичлэг үзээ. Хөө ямар гоё юм. Аав ээжтэй нэг бэлгэлж үзчихсэн гэж бодож байгаа. Сая энэ 101 аав ээжтэй машин бэлгэлж үзлээ. Ямар гоё юм. Тэгээд тэр яг миний мөрөөдлөөсөн. Тэгээд би жоохон бэлгсэн хүн биш юм шиг байгаа. Тэр над нэг тийм амар emotional ерөөсөө байгаагүй. Тэгэл юу ч гэсэн би болохоор за юу ч гэсэн нэг өөрийнхөө бас нэг мөрөөдлийг биелүүлчлээ тэ. Бас нэг амьдралд нэрхтээ бэлгөхчлээ дөө гэж л бодсон. Тэгэхээр одоо энэ бас нэг юм бэлэг мэлгийн нэмийг жоохон бас сериэсл явж үзэх ёстой юм шиг. Би жоохон нэг тиймэрхүү юмдаа жоохон муу. Гоё тий. Тэгээд дахиад бас л яг ингээд яг юм руу ингээд чиглүүлээд нэг бэлэг өгөөл ингэ чивэл дараа нь давтагдаал тэгээд бас яг магадгүй галуу хоёр бол тэрлүүгээ бас ингээд гүн яваад орох бас магадaltaй. Бэлэг өгөх донтолцсон. Яаж ястаа гоё юм бэ шүү. Бэлэг өгөх донтолцсон тий. За тэрэнд одоо юу өгөх вэ гэж шаналцсан сууж байдаг. Тэгж наач бол тэгтээ гоё дом биш үү. Надад нэг асуулт байна. Одоо би ч одоо багаас л зурагт үзэж байхад л дандаа нэг хөтлөгч ч юм уу одоо хүмүүс нь эр хүн одоо ямар байх хэвээр ямар хүнийг эр хүн гэдэг вэ гэдэл асуулт асуудаг гэсэн. Тэгэл хүмүүс болохоор янз янз л хариулдаг тий. Одоо эр хүн бол хэлсэндээ байх хэвээр ч юм уу тэгэл янз янз л хариулдаг байсан. Тэгэд одоо эр хүн гэдэг ямар ах хэвээр эр хүн ямар хүнийг эр хүн гэдэг юм. Болоо. Эхлээд хоёроос сонсчод би өөрийнхөө үнцгийг хариулъя та. За зочноос асууя да тий. Би бол төрөнийхөө үгийг дахиад давтаал хэлнэ. Эр хүн бол ерөөсөө л гэрүүлээ бас шаргалтай 50 сайхан байлгадаг л байна. Эр хүн бол. Тэгж чадж байна уу гэдгээс л чи ер нь эр хүн байна уу биш вэ нүү те. Дэлчгнаал одоо их нартайгаа модчаал тэнд дахиад нэг хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Чиний гэр бүл ганцхан ихнэр чинь биш шүү дээ. Хүүхдүүд чинь байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн эрхийг зөрчөөд чи аавгүй байх эрхийг зөрчөөд чи хаалга хагас аваал бүксээ хаяал гарч ивэл тэгэл заддаг тэгэл бишэлтэй хөшөөнл гэж шүү дээ. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubrocco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлзөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой. Мөн тухайн ойн гүний 12 төрлийн эмийн ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubrocco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би болохоор яг энэ Габигийн асуултан дээр эр хүн гэхээр л ингэх ч ёсгүй, энэ хүн гэхлээр л ингэх ч ёсгүй гэл нэг юм гендрийн харилцаа хитрхи дундаа их гэдэг байгаа санагдаад байгаа. Яг тийм үедээ бол тийм биш үедээ бас эр хүн бол бас эр хүн шиг л байх хэрэгтэй гэж би бол боддоо шүү дээ. Тэгээ одоо нэг юм гэр бүл үүсгэчээд тэгээд нэг юм хэрүүл уруулангууд чи ч хүн би ч хүн гэдэг нэг юм бас барьцаад байх тийм. Тий. Тэгээ сүүлийн үед одоо жишээ нь ингэж байгаа үстэй. Эр хүн гэхээр л ойлгохгүй яа тийм бэ ойлол та гэд. Тэр хаана манаас ойлаад байгаа. Ойлгох юм гарч ирж байгаа юм уу? Би бол амар их ойлдоо шүү дээ. Тийм үү? За би бол зүгээр ойлмаар санагдаж байна. Би сүүл ойлсон. Би сайд нэг төрсөд халт яг ойлгох чам байсан. Яг ойлгож байгаа дөө. Яг уу тэр чинь ингээд дотоод сэтгэлийн л асуудал шүү дээ. Нулимс гэдэг чинь тийм биз дээ. Би бол яг сүүлд уйлснаа бодох юм бол дохион дээр зогсож байгаад нэг сайхан аавын тухай дуу сонсож байгаад нэг мэлмэртэл нэг сайхан авсан. Гэхдээ би ганцаараа явсан л да. Машин дотор. Тийм машин дотор. Нэг ингэж яваал тэгэл. Тэгтээ энэ бол яг ойлгох гэдэг асуудал эр хүн гэдэгтэй нэг амар холбогдохгүй хаа. Нэг холбоотой биш тийм чинь сэтгэл хөдлөлийн асуудал шүү. Тийм учраас би бол нөгөө нэг юм яг нэг түрүүний Габи гэдэг шиг амар интроверт байж байгаа. Тэгээд ер нь жоохон өөртөө их ярилцсны дараа нэх амар тотгошоогоо байгаад байх хэрэггүй юм байна. Гарах юмаа зүгээр сайхан гаргаж явах хэрэгтэй байна. Тэр үтгэл надад ингээд ийм амьдрал хэцүү үе тохиолдоод эмормор санагдах юм бол би өөртөө эморх өдөр гаргаж өгдөг шүү дээ. Чи 2 өдөр сайхан эморчоо яа тий. Тэгээ сайхан эмороод тэгэхгүй бол нөгөө нэг би ийм төрлийн хүн юм шиг байна. Жишээлбэл одоо ингээд над асуудал тулгарлаа гэж бодоход би энийг давах хэвээр би ир хүн юм чинь ингээд үзээд идэг тий.
Тэгээд тэр үеийг ингээд авчлаа гэж бодож байгаа юм нэ тэр ингээд тэнтэй горимтлагтай байждаг. Тэгээд дараагийнх нь орж ирэхэд нэмэгдээ ороод ирдэг. Ингээд урт болоод идэг те. Тэгээд тэр нэг өдөр бол задрах хэрэгтэй байхгүй те. Тэр задрахаараа надад юу дэх болтойг би мэдэхгүй учраас тэр доорн задлж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоцсон учраас ер нь одоо эморх гарч би одоо шууд хэлдэг. Өө би яг 2 хоног сайхан эморчлоо. Тий. Сайхан эморч тэгээд өөрөө нөгөө бүр ингээд энэ Homo sapiens одоо тэрний өмнө одоо ямар хүний төр Neanderthal билүү те. Ингээд нэг юм амар нөхдөд өс те. За Homo sapiens үүснээс хойш ингээд эрэгтэй хүн гэдэг энэ амьтан чинь өөрөө бүх зүйлийг даван туулах зориулттай л бүтээгдсэн үстэй. Тий. Тэ асуудлыг нухчин дарах асуудлыг тийм үстэй тийшгээ ингэхтаа маа гэл нэг бавга алж ирэнгуудаа шууд ирээл бүх шидээл тэнд нь нөгөө хэд нь тэ чинь эрэгтэй хүн гэдэг чинь ерөөсөө нэг юм даван туулах дахиад даван туулах маачи асуудлуудыг бүгдийг цохиж унгаах тийм л байгалийнхын зориулттай л амтэн шүү дээ. Тэгэхээр зүгээр одоохон ер нь тэр чанараа одоо хотшилт чинь бол тэр чанарыг өгөхгүй шүү дээ биднэрт. Тийм үү. Тэгэхээр энийг харин манлайлах чадвар гэх юм уу? Энийг харин бид нар өөрсдөө харин олж илрүүлж энийг өөртөө харин өөртөө өгж явах хэрэгтэй юм шиг байна. Миний бодлоор бол. Яг үнэ. Тийм ээ? Ягаад хүмүүс мөрөөдөө тоглоод байгаа юм? Яг эрэгтэйчүүд илүү мөрөөдөө тоглоомд орсон байдаг. Ягаад гэвэл энэ хотшилттой энэ газар эрсдэл хайгаад байна штэ нөгөө эрэгчин чинь. Эн чинь бас л нэг эрсдэл хайгаад байгаа л нэг эрэгтэй хүний эрсдэл хайгаад байгаа эрсдлийг даван туулах гэдэг байгаа л нэг хэлбэр юм шиг надад санагдаад байдаг юм. Тэгэхээр л одоо дахиад нөгөө нэг спорт тал руугаа ядаж нэг өөрийнхөө тэр нэг байгалийнхаа юмыг сэрэж ивэл тий. Гэж л боддог шүү. Тийм одоо ингэ өөрийгөө ойлгох амар чухал байгаа юм л да. Миний одоогоосаа одоо би нэг зөндөөл ярьдээ одоо тэгэл сайхан үе байгаа, муухай үе байгаа. Муухай гэж зүйл байхгүй, сайхан гэж зүйл тодорхохгүй учраас тэр зарим нэг муухай зүйлсийг одоо яг өөрөө хүлээн зөвшөөрөө за муухай байх ёстой юм байна уу? Эсвэл хүн сэтгэлээр унах үе байх ёстой юм байна. Энийг хүлээн зөвшөөрөх юм байна. Тэрнээс биш сэтгэлээр унах үе гарч ирэхэд би энийг давах ёстой гэдэг юм нэвчих юм бол тэр нэг юм амьдралын баланс алдагдах гэдэг. Тийм учраас муу муухай эсвэл бол дээш доошоо гэдэг амьдрал угаасаа л ийм билээ шүү дээ тий. Хаяал жоох юм тий. Холоос харах юм бол жигэд байхгүй тий энэ чи. Тийм учраас энийг л ойлгочих юм бол ерөөсөө энэ амьдралд арай нэг стрессгүй ч юм уу тий. Ямар ч асуудал гарч ирсэн даваад гарахад арай учиртай юм болов гэж сүүлийн үед жоох ойлгох шүү дээ. Одоо тэгэл явсаар агаал бүр л илүү их ойлгох тал гэж бодож байна да. Сэтгэл судлаач Альфред Адлерийн нэг нөгөө нэг юм ямар номон дээр нэлээ. Нэг 2 цуврал байдаг шүү дээ. Тэгээ тэрнийх нь аз жаргалтай тэр нь байлуу. Хүн асуудалгүй болохоор хүний тарих автоматар асуудлыг өөрөө зохиодог. Тэр амьдрал өөрөө угаасаа асуудлуудын гинжин хэлхээ гээл. Тэ. Дүг гэлээ. Хитрхи сайн байна гэдэг чи өөрөө бас зовлон байгаа зү тий. Ямар зовлон байхгүй байгаалаа тэрхээр хүн над руу одоо би нэрийг хэлээд яах вэ? Маа нэг рэпер одоо бүр Монголын маш том од байгаа. Тэгээ бид тээр айгүй тийм ойрхон байдаг байхгүй. Тэгээд чи өглөө над руу 6 цагт нэлээд сохтуу залгаж шүү. Тэгээ бид тээр цаг гараа ярьлаа. Тэгсэн чи яг яагаад зовоод байгаа? Би яхаа сэтгэл готролд орсон. Би амар зовж ингээд ярьж. Яасан гэсэн чи миний амьдрал хитрхи болоод байна гин. Хитрхи гоё байгаад байна. Хитрхи гоё чинь ингээд надтай бүгд сайхан харьцаж чинь. Миний ажил бүгд гоё явж чинь. Миний карьер амар гоё байна. Надад мөнгө байна. Энэ амар хэцүү юм байна хаа гин. Тэгээ тэр нь зовлон болцсон байгаа байхгүй. Тэгээ яг таны ярьдаг шиг. Тий. Одоо эрсдэл хайж штэ тий. Тий. Одоо дахиад нэг эрсдэл угаасаа тэр чинь байгалийн амтэн шүү дээ. Хэрэгтэй хүн чинь. Тэгэхээр тэр ханаас нэг сум гараад ирэх үгүй. Сав. Хэр амьдарч ивэл хэцүү шүү дээ. Би яг энийг ингэж бодоод би нэг эрхчлээс нэг тийм контент хийж бодоод байгаа. Одоо 2 хүүгээ баг байгаад ирнэ. Шууд юуч хүүгээр байгальд нэг амьдарч үзье.
Учраа ол. Гэр бүлэрээ. 2 хүүхэдтэй. 2 хүүгээ дагуулаад. Сондоо. Зэн тэ. Нөгөө мөн хоёр чинь тий. За ийшгээ гараал. Майхантай юутай ч гэдгийг тий. Тэгтээ тэнд усаа яа тий. Тэгтээ хэдүүлээ галаа гаргая. Гал байхгүй. Яах вэ? Яаж гал гаргах вэ? Хоёлаа их адилхан бодож шүү. Гэж бодоод байгаа юм. Зөв. Хамтраад хийлдэ тэгвэл. Бид хоёрын болохоор ингэх гэж байгаа. Бид хоёр нэг аялын контент сая нэг Эверест гараад ирсэн. Эверестийн бейс камп явчихад ирсэн. Тэр үед чил амьсгалах агаар байхгүй, оксижен байхгүй, идэх хоол байхгүй, мах байхгүй үед хүн яадгийн бэ гэдэг бид хоёр биерээ тоглоод ирсэн аахгүй. Тэгэнгүүт одоо болохоор хүний анхан шатны хэрэгцээ байхгүй бол яад юм бэ гэдгийг туршихын тулд бид хоёр эзэнгүү арал дээр хаягдаад тэнд 7 хоног амьдарч үзье гэж боддог. Тэ 7 хоног амьдарч үзье те галаа өөртөө гаргая. Робинзон Крузо шиг. Яг Робинзон Крузо шиг. Тэгээ нэг тийм 10 эпизод тийм хийж үзье гэж бодоод зохиолын дагуу гарах гад. Ерөнхийдөө нэг юм бас байдалтай ба. Ахаас адилхан бодож шүү. Тийм. Би болохоор нэг 2 хүүгээ таны хал дээр бүр гоё юм те. Өөрсдөө яа гэж ийж те 2 хүүгээ бас те. 2 хүүгээ тэгээд би энэ дэр ханьсах гад одоо жишээ нь хүүтэй нөхдүүдийг би бодоод байгаа хэрэг. Даанч манай уугнагийн хүүгүүд нь том болчлоо л та. Одоо бол энэ шагагийн 2 хүү бол яг л манай хоёртой ойролцоод хэрсгэл яваад байгаа юм. Энэ шага дэмждэм болов яа гэм бол тэгвэл бас их сонин. Хүүгүүдээ хараад те. Дракод. Гэтэ дараа нь хэрэг та наадаа хийчих юм бол дараа нь хүүхдэд чинь амар том хичээл болж үлдэх байна. Тийм. Амар гоё те. Тийм. Тий. Нөгөө эрсдлийг тий. Тий. Даван тоолох. Том хичээл болох болов гэж бодод байгаа шүү дээ. Тэгж бодож байна тий. Тий. За. За тэгээ ерөнхий подкаст маань өндөрлөх тал руу хандж байна. Тэгээд яг бас болоогүй. Хамгийн сүүлд нь нэг ийм асуулт. Би дандаа нэг асуулт. Амьдрал сүүлийн үед хамгийн их юунаас их кайф авч байна да? Хамгийн За хүүхэд гэр бүлийг бол бүх хүн хэлнэ. Тэрнээс өөр юм шүү. өглөөс ирэхээс. Өглөөс ирэх. Nice. Өглөөс ирэхээс л маш их кайф авч байна. Яг тэгвэл тэгээд эртхэн унтчаад тэгээд нэг гүйцэд нойр аваад сангаас ирээд за гаргачих бас гоё шүү дээ. Сүүлийн үед бол би бүр яг энэс бол аюу их кайф авч байгаа. Габи яж. Би одоо сүүлийн юунаас авч байгаа юм бол амар их ажилтаа болохоор ажлуудаа дуусгахлаар л кайф авч байгаа бол. Ажлуудаа дуусгахлаар кайф авч जैन тэгэл. Тэгээ хүүхэд орохгүй шүү дээ. Тэгээд тиймэрхүү дээ. Тэгэл ажлуудаа амжилж байгаа нь өөрөө кайфтай. Тэгээд бас гоё зугаалхлаар бас кайф авч байна. Аялахлаар кайф. Аялах сайхан тий. Яг үнэ. Аялахаас ер нь хамгийн их кайф авдаг. Би нэг ингээд айгүй их асуугаад тэрэндээ өөрөө бас тохор хариулал явдیں۔ Тэгээд хүний ер нь амьдралаас авах кайфуд ингээд айгүй их солигдож идэм байна. Энэ гоё байсан юм байна. Энэ гоё байсан юм байна. Тэр гоё байсан юм байна гэл тээ. Тэрэн шиг яг би бас сүүлийн үед нэг юм одоо юу гэдэм байгаа. 2 зүйлээс айгүй их кайф авч байна. Нэг нь одоо хүн маань томроод тэг хүүхдээ амар их хайрлаад. Тэгээд манай аав ээж бас яг намайг би хүүхдээ харилдаг байсан шиг харилдаг байсан юм байна да гэдгийг ойлгох амар тасархай юм бэл. Хизэж тэрийг мэдж байгаагүй байхгүй те. Аав ээж надад ийм их хайртай байсан юм уу гэдгийг мэдж байгаагүй. Тэгээ тэрийг мэдгээр чи бас тасархай юм бэл шүү дээ. Тэр айгуу гоё мэдрэмж өгж байгаа. Дараачих нь болохоор нэг юм би хизээ чиний хийж чадахгүй байх та гэдэг юм руугаа зориулж ороод тэг учрыг нь олоод арт нь гарахаас тасархай байна. Хоёрыг хэлж болох юм уу? Болно шүү дээ. Болно шүү дээ. Би бол нөгөөх нь бол энэ гал хоёрыг ялж байгаад амар баяртай байна. Кайф авч байгаа. Энэ хулангийн нөхрийг те бодоолгож байгаа. Хулангийн нөхрийг. Хулангийн те хулангийн дуракийг гэсэн байхгүй болгож байгаа байхгүй те. Чүн уугаад байна бойл наатахаа бойлуулж яал те. Тэмүүгата хамгийн хэцүү чинь энэ нөгөө юм жижигхэн юм зүгээр эн чинь ингээ юм хайгаал амар төвөгтэй шүү дээ. Ингээл байж шүү дээ. Тэнгуус сая энийг эхний 72 цаг бол амар хэцүү байлээ.
энэ вебиг хаягчмал эхлэл болгон хэцүү. Тийм. 72 цагаас хойшоогоо нөгөө нэг дон буурал ингээл сулраа лавчтай мэт. Гин гута яаж байгаа хэрэг. Дараа нь хоолнд хэлж байгаа хэрэг. Чадчихлаа шүү дээ. Наа чи нэр их кайф баг. Амар кайф. Тийм баг. Яг тийг санагдчих. Тэгэн гот манай хүн чинь гэл наваг хараад дотроо боддог л галт хоншортой очка шүү. Тэр хүн өөрийгөө контролтой сурна гэдэг айгуу сайн л да. Айгуу том юу гэх юм бэ одоо айгуу явж хамгийн амар очка чинь хамгийн хэцүү нөхөр чинь энэ дотор өөрөө байгаа байхгүй юу? Өөрийгөө л удирдах гэдэг л хамгийн хэцүү. Яг хүнийг удирдаад ингэж ярих шиг амарх юм байхгүй л дээ. Тий. Санчаа чи ингэлдэ, габи чи ингэлдэ гэх шиг амарх юм байхгүй шин. Өөрийгөө удирдах гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ. Тий. Тэр арга замыг олно гэдэг л. Тий. Би бол өөрийгөө удирдах гэдэг дээр ийм бодолтой байдаг шүү дээ. Өөрийгөө ойлгочих юм бол өөрийгөө удирдах бол амарх юм санагдаад байна. Тэгэхээр яг өөрийгөө удирдах хэрэгтэй. Чи яг нөгөө ойлгох хэрэгтэй тий. Чи яг юунд туртай? Чи юу ийл жаргалтай байдیں۔ Юу хийх гэхээр жаргалгүй байдیں۔ Тэг яавал чамд илүү амьдрал арай дээр санагдیں۔ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Яг үнэ. А тэгчих юм бол удирдахад илүү амархан болчих юм шиг. Одоо жишээлбэл таны ярьж байгаа одоо веб ч гэдэг юм уу тий. А энэ зүйлсээс гарна гэдэг бол өөрийгөө ойлгоод ч нэмэрхүү л тээ. Хэцүү наадах ч юм бол үнэхээр бас хэцүү зүйл. Яалтчгүй хэцүү. Би бол сая галахт хэлээлээж байна. Би бол одоо ингээд никотины хэрэгцээтэй болсноос хойш 72 цаг гарч үзээгүй. Би үзээгүй байхгүй. Тэгэл тиймэрхүү л байна да. Дунд нь ингээл зөндөө юм ялгаач навчин тамхич зууж үзлээ. Бүр ганс нэрчиж үзлээ. Нэгсэг ганс авч явлаа гэсэн чи ганс чи амар өмхий юм билээ. Нөгөө тэгэл амар их ажиллагаатай тий. Ингиж мингээл сэтгүүрээр ингиж ингээл амар хэлбэр ганс уусаатай ингээд нэгсэг үнэр нь их гоё байгаа зэнтэр гайл нэг гайхуулж үзлээ. Тэгээ тэгэж явсаар гал тэгэл веб дээрээ тогтоол вебиг нэг 2 жил хагас зуралдаал тэгээд байл. За баяр үргээ. Баярлаа. За тэгээд урлагийн хүн хүлээвч хүрэлцэн ирсэн. Галаа ярихтаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд галаахтайгаа 3 дахь ярилцах. Сайхан байлаа. Тэгээд өөр миний асуугаагүй. Таны хэлхийг хүссэн зүйл бий юу? Хөө ярих уу тэгэл хангалттай сайхан ярьлаа шүү дээ тий. Тэгээд эн чи хизээ цацагдах дугаар үлээ. Дан чи нөгөө дээр цацагдчихна. Оо за. Тунгуудахгүй шинэ ном маань гарч байна. Тэгээд тий Монголынхаа бүх сайхан гэр бүлүүдэд шинэ оны минь төрөг яалгч хэлээ тий. Галаах тэгээд ер нь өмнө зөндөл нэвтрүүлгүүдэд орж исэн баг. Өргөдгаас илүүтэйгээр урж исэн их баг л та. 180-удаа өргөдөг байлгүй яхаа. Тийм яг үнэ. Тий. Тэгэхээр бас дандаа хүн өрдөг хүн бас гоё өргөдөөд тэг ярилцах бас ямар байв та. Тэгээд бас өмнө та яг ийм нэг нь асуугаад нөгөө нь хариулдаг биш те. Нэг сэдвийн тухай бүгд ярилцдаг. Өөрөөсдийнхөө өнцгөөс ярьдаг штэ подкаст ч те. Тэгэхээр ер нь манай подкаст маань тань таалагдв. Өмнө нь ер нь та подкастэнд орж исэн үү? Би ерөөсөө өмнө нь подкастэнд орж байгаагүй юм байна. Энэ ерөөсөө миний анхны тохиолдол юм. Тэгээд надаа бас аюу сайхан тухтай байлаа. Ганцхан ингээл нөгөө байцаалгаа суuna гэдэг шиг тэгээд авахгүй тий. Нөгөө халамцуу ярианы формат чинь бас нэг ягаад хүмүүст их гоё таалагдаад байдаг гэхээр тий уг зүйлийг чи хэрглэжгээр хэний ч сайхан сэмж халаал сан сая яриад эхэлдэг юм байлээ л тий. Тэгэхэд энэ подкаст чинь ингээд гуруулаа сууж байгаад ингээд яхаар чинь бас их гоё тухтай байдаг юм байна. Би нэг юм нэвтрүүлэгт орж байгаа гэж би ээд синэл ингээл асуултаа бодвол ингээд байхгүй. Тий. Гоё л байдаг юм байна. Тэгээд подкаст өрөөний хамт олондоо бас маш их баярлалаа. Баярлалаа. Ерөнхийдөө би бас подкастыг тэгж боддتي. Одоо л яг дөнгөж ойлгож эхэлж байна л та чаас. Энэ ер нь бол нэг юм асуугаад нэг нь хариулдаг юм ерөөсөө биш. Нэг юм сэдв хаялаа. Тэр сэдвийн тухай энд байгаа 3 4 хүмүүс ч юм уу те. Өөрөөсдийнхөө өнцгөөс тэрийг сэдвийг үгж хардсан гэдэг нь аюу сонирхолтой байна. Тий. Одоо жишээлбэл бэлэг гэхэд л бид бас шал өөр 3 бэлэгний өнцөг гарч ирж байгаа жишээ тий. Эр хүн гэдэг бодолтой шал өөр 3 өнцөг гарч ирж байгаа жишээ нэ тий. Ингээд нэг юм аливаа зүйлс өөр өөрсдийн гэсэн харах өнцгтэй шүү гэдэг мэдрүүлт юм болов гэж би ойлгоод байдаг шүү дээ. Тий.
Тэгэхээр чин хүмүүс болохоор яг энэ форматыг бас нэг сайн ойлгохгүй байх шиг байна тий. Одоо бүхэл ярилцлагын зүйлийг л подкаст гэж яддаг шиг байна. Ер нь жоохон тийм тий. Тий асуулт хариулт юм аа л тий. Халамцсан яриад нэр чинь бол подкаст биш шүү дээ. Би асуугаал ингээл байна юм чи. Халамцсан хэрэгчд влог гэх юм, контент гэх юм. Нэвтрүүлэг гэж авах юм. Тий нэвтрүүлэг тий ярилцлагын нэвтрүүлэг ток шоу л гэж байна. Ток шоу гэж. Тий ток шоу л гэж байна. Аа тий. За. За минийс хэлэх юм байна уу? Ингээд ээж Энэ цаашаа нэг яг одоо төгөө гарах цаа шинэ одоо гоё гаргаарай л гэж. За тэгээд урилгын үйл авч үргэлж ирсэн. Галахтай маш их баярлалаа. За баярлалаа. Ажил үүсдэн, үр хөвгтүүдэд нь одоо юу гэдэг те байж болох бүхэл зүйлсэд нь өөртөө үсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Тэгээд Санжада Оска Габида. тэгээд ирж буй 26 онд дахиад гой зүйлсүүдийг хийгээрээ тий гой аз жаргалтай амьдраарай тий хийх хүссэн зүйлсээ хийгээрээ гой дэлхийгээр гой аялаарай. Ястаг баярлалаа. Би 26 онд бас нэг шинэ контент хийж үзэх гэж байгаа юм. Тэр нь болохоор анхны сэтгэл гэдэг. Бүх зүйлийг би одоо энийг амсаагүй байж бодлоо шүү дээ, тий. Тэгмүүд би анхны сэтгэлээр амсч үздэг тийм ээ. Энэ одоо PV-г би анхны сэтгэлээр. Тэгэхээр энэ миний анхны сэтгэл. Анхны сэтгэлээр амтлах, анхны сэтгэлээр үнэрлэх, анхны сэтгэлээр үзэх кино, жүжиг юу гэдэг юм. Би тийм контент хийж байгаа. Nice. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд манай энэ одоо подкастын зочноор галаа ах маань хүрэлцэн ирлээ. Тэгээд бид хоёр нэлээд одоо ярьж байгаад галаах маань хурж ирлээ. Цааш гурваар төгсөхгүй байхаа тий. Зөндөө олон подкаст нэвтрүүлгээр иргээд уулзах байхаа гэж байна. Дандаа гоё шинэ контентууд тий. Амжилтанд хүрсэн гоё олон үзэгчтэй контентууд байх байхаа гэж хиндэ одоо найдаж хүсэн өрөөё. За маш их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд подкаст руу минь хөрөөд өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane аялын хөгжиж гэдэг үрээтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг. Номер зээлийн аппликейшн, San Miguel IDP, Amo XM Broker, Subroco-гийн Gin, Avandra бид бүгдээ хамтарч ажиллаа. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баяр та. Powered by Airplane. Аялын хөгжиж. Подкаст румын хамтрагчаар San Miguel, XM Broker, Subroco, Avandra. Номер зээлийн аппликейшн